Та бүхний өнөөдрийн амрыг ирье. За намайг Төвшөнхүү гэдэг хүн байна. Би энэ бас барилгын хүрээлэнгийн өдөр төгсөлд нь байдаг. За ерөнхийдөө энэ эрчим хүчний нэмэлттэй барилга бас барилга энэ талаар нэлээд сүүлийн хэдэн жил нэлээд олон жил ажиллаж байна. Германы олон улсын хамт ажиллагааны нийгэмлэг гэж байгууллага байдаг. Тэнд ерөнхийдөө техникийн гол асуудлаар үтсэн зөвлөх инженерээр ажилладаг юм хүн багамаа. За тэгээ өнөөдөр бид нар та нарт одоо та бүхэнд миний ярих гол чиглэл болохоор хашлага бүтээц. Та ялангуяа хуучин барилгыг одоо хасаа барилгын хэмжээ стандартад авч чаддаг яг ямар хөө боломж болцоо байдаг, ямар өндөр анхаарах ёстой энэ тал дээр танилцуулаад явах ийм зорилготой ирсэн. За мэдээж хуучин барилгыг яг шин одоо барилга төлөвлөж байгаа юм шиг баси барилга болгочихно гэдэг бол өөрөө бас тийм амархан асуудал биш. Баси барилгын үнэлгээний аргачлал дээр ч гэсэн тодорхой хэмжээний бас хөнгөлөлтөөр энийг харж үнэлт өгнөдөг. За хамгийн том проблемууд бол одоо чинь бид нар ингээд шинээр барьж байгаа барилгыг бол эхнээсээ мэдж байгаа одоо өчигдрөөс хойш ерөөхдөө лекц уншиж байгаа юм байна. За дулааны гүүр гэж юу байдаг, тэрийг яаж аргах ёстой гэдэг иймэрхүү хөлбөрүүд бол одоо чинь хуучин байгаа барилга дээр бол нэлээ тийм төвөгтэй асуудлууд болоод ирнэ. За цонх гэдэг юм чи бол одоо үндсэндээ манай цонхны хуучин барилгууд дээр нэг суулгацсан газар байгаа. Хуучин бид нар социалист системийн үед юм уу барилгын физикийн онол нэг тийм төдийлөн сайн хөгжөөгүй байхад цонх хаан суух вэ гэхээр тийм 0 цаг гэдэг нэг юм ярьдаг. Чухам дээр 0 цаг яг хаана байгааг бол одоо бас төдийлэн сайн мэдчихсэн үү гэвэл бас мэдэхгүй одоо эргэлзээтэй байхыг үгүйсэхгүй. Тийм учраас баси барилга дээр цонхны дээр суулгах юмнууд дээр бол өшөө өндөр боломж бүрддэг. За битүүмжлийн асуудал ч гэсэн за ер нь бол яг зөв битүүмжлийн асуудлууд л хуучин барилга дээр хайцсангуу гайгүй талдаа байдаг. Нэлээд зузаан тоосгоо өрлөгтэй, шаварлагтай байдаг учраас ерөнхийдөө битүүмжил бол харьцангуй зөв үндсэн хан ажлын үтээцээрээ бол харьцангуй сайн байдаг. Харамсалтай нь манайхны дээвэр гэдэг хийцлэл өөрөө их болох хийдэг, их тийм ач холбогдол өгдөггүй. За чигдэр бодвол одоо хүмүүс маш их сонссон баах, дулаан алдагдал гэдэг ойлголт ерөнхийдөө бүх барилгын ажлын үтээцээр нь хаана дулааны юм уу температурын зөрөө байна тэр чиглэлд дулаан урсдаг. Хүмүүс гаднаас хүйтэн орж ирээд байна гэж ярьдаг. А дулаан бол дандаа хүйтэн чиглэл рүү урсдаг. А хүйтэн салхи бол даралтын зөрөөгөөр ороод ирдэг. Тэгэхээр одоо бэн битүү барьсан барилга дээр бол үндсэндээ хаан температурын зөрөө байна тийшээ дулаан урсдаг. Тэгэхээр хамгийн энгийн нэг тайлбар бол халуун агаар хүйтнээсээ хөнгөн байдаг учраас дээдлэг хэсэг дээр хуралдж идэг. Одоо түгжирэл үүсэх маягийн тийм тэнд хамгийн өндөр температур юу болж эхэлдэг. Тэгэхээр хаан температурын зөрөө их байна тэнд л ер нь дулааны алдагдал явагдана гэсэн хамгийн энгийн логик. Тэгэхээр бид нар ер нь өдөө хүртэл бол за ялангуяа жижиг амны орон сууцн дээр бол дээвэр дулаална гэсэн ойлголт үндсэндээ байдгүй нэг дам нуруунууд тавиал дунд нэг хар банцан шал хийгээл тавиал нэг жоохон үнс мүнсгэнтэй шар шавархантай тавиал явж байдаг. Тэгэхээр тэрүүгээр бол асар хэмжээний дулаан алдагддаг. За тэрний хажуугаар дахиад битүүмжил гэдэг ойлголт бол үндсэндээ энэ хийцлүүд дээр бол ямар ч тийм шаардлага анхгүйгээр ингэж болж эхэлдэг. За яг зөв төмөр бетон уучлалтай, хавтан уучлалтай, тэгээд дээр нь судгалтай ч гэдэг юм уу. Иймэрхүү болоод ирэх юм бол барилга битүүмжил хуучин барилгууд бол харьцангуй сайжраа явчихдаг л да. За тэгээд дараагийнх нь асуудал хуучин барилга дээр юу яригддаг вэ гэхлээр дулаалгыг бид хаана дулаалах ёстой вэ гэдэг асуудал маш чухал өнцөг болж эхэлдэг. Би уг нь бол одоо нэг өөр слайд надад өгнө байдгийн. Гэхдээ энэ юутайгаа уйлдуулж байгаа учраас самбар дээр явал тэн дээр бичих юм байгаа л юу? Тэр самбар дээр. Аа. Тайлбарлс гээд явуул арай дээр юм лөө. Гүтэлдээ нөө бичдэг юм шүү. Нэг бол слайд нөгөө өөр юугаар сольчих юм уу? За ер нь бол барилга дээр юу явагддаг вэ гэхээр та бүхэн өчигдөр энэ төр сонссон баг.
Дотор өрөөний температур бол одоо чинь 20 градусын температуртай бид нар айгүй сайхан жигдгээ халаагаад хүний одоо 5 тухтай орчин за нэг 20 градус орчим нэг 50% чигтэй байхад хамгийн өвтэйхэн тохиромжтой дулааны 5 тухх гэдэг юм хангагдгаа гэж үздэг. Энэ тохиолдолд нэлээд өндөр хэмжээний чигийг тэр агаар шингээж чаддаг. Энэ чиг үндсэн одоо барилгын хашлах үтээсээр тэр жигтэй гадагшлах гэсэн ийм ордлого одоо тэмүүлэлтэй байдаг. Яг түрүүн би та нарт хэлсэн дулаан бол температурынхаа зөрөөгөөр аль баг руугаа урсч яадаг юм аа. А чиг бол тухайн агаарт байгаа чигний харьцаанаас хамаарат их чигтэй газраа даралт ихтэй учраас аль болохоор даралт багтаа тал руугаа чиглэсэн урсгалыг хийж идэг. Тэгэхээр барилгын хашлах үтээсээр бол байнга одоо чиг гадагшлах гэсэн ийм одоо ордлого хийж яах гэсэн үг шүү дээ. Гадаад чигийн харьцаа харьцангуй бага. Дотор чигийн агуулмж нь өндөр болоод ирэхлээрээс өвлийн халаат эхэлсэн улирлаас эхлээл үндсэн хашлах үтээсээр чиг гадагшлах гэсэн ийм тэмүүлэл явуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энүүнийг одоо хамгийн зөв барьж авах юм уу зөв онцлох ч гэдэг юм одоо тийм учраас энэ дээр маш их чухал ач холбогдол өгөөд дулаалгын байрлал хаана байгаагаас барилга маш их чухал асуудал болж эхэлдэг. Тийм учраас би бол одоо энд юу хэлэх гээд байна гэхлээрээс хуучин барилгыг дулаалгын тохиолдолд дотор талаас нь дулаалах нь бол маш буруу сул үйлдэл байдаг. Ер нь дотор талдаа хийгдсэн дулаалга яг тэр дулаалгын чи ардтал чийг үүсдэг, цан цогтөг. Тэгээд тэр чийг үндсэн яг хийц рүү чинь нэвтэрч эхэлдэг. Даа ялангуяа Монгол шиг ийм эрсдээ сүйтэй уур амьсгалтай газар гаднаас нь буцаага хөлдөөгөөд эхэлдэг. Гаднаас нь хөлдөн гэдэг процессыг та нар мэдж байгаа шүү дээ тийм үү? Шилэн дуусыгээд тавиад гадаа хөлдөөхээр шил хаг усрал унцдаг. Хөлтөө тэр бол тэлд өгдөг. Тэрийг хүчийг зогсоодог ямар ч хамгаалт байхгүй. Юу ч задарна. Тэр утгаараа тэр хөлтийн тэр процесс чи өөрөө барилгын үндсэн эзэг сүйтгэхэд эхэлж байгаа юм. Өнөөдөр Монголд барилгын одоо чинь цул одоо бид нарын барьж ирсэн өдөө хүртэл барьж ирсэн 64-ийн тоосгоон, 51-ийн тоосгоон, за ингээл энэ төмөр бетон, төнгөн бетон, каркасын барилгууд тэг манайхан 50 жилийн настай, 60 жилийн настай л гэж үздэг. Европод тоосгон барилга 1000 жил болцсон байдаг. Яагаад? Тэнд ийм хөлтөлт өгдөггүй. Үндсэн хийцээр бол яг ийм хөлтөлт бол өгдөггүй. Хас 13-4 градусын температурын ерөнхийдөө тооцооны температуртай дотор талдаа дахиад халаалтад энэ барилгууд дээр бол тэр чиг үүсгэх нь бол пицгийн хууль учраас үүсгэрээ үүсдэг. Харамсалтай нь тэр гаднаас нь дахиад чочоосон тийм хөлтөлт өгдөг учраас тэр барилгууд бол тийм амархан гэмтээ явчихдаггүй. Тэгэхээр дотор талаас нь дулаасан барилгыг бол яг энэ хөлтөлтийн нүнээс ямар ч хамгаалт байхгүй тэгээ хайждгаа л гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш эрсдэлтэй хөлбөр. Тийм учраас одоо хуучин барилга дээр бол дотор талаас нь дулаалгаас аль болохоор татгалзах хэрэгтэй. Энийг шинжлэх ухаанаар нэг нотгоосоо илүү хүмүүс шинжлэх ухаан гэж юм одоо физикийн барилгын физикийн он дээрхаасаа илүү практик дээр Европ хангалттай туршиж үзсэн. 70 хэдэн он 50 одоо анхны тосны хямрал болоод ингээ хүмүүс шууд маргаашаас нь эхлээд төрөвчнээс нь тэр халаалтын зардал харьцангуй өндөр татаад эхлэхлээрээс дулааныхаа хэрэглээг зардлаа багасгах гэсэн ордлогод маш их хийж эхэлсэн. Тэрний одоо эхний алхмуудыг бол хүмүүс ихэвчлэн дотор талаасаа дулаалж эхэлсэн байдгийг. Би өөрөө Герман сургууль төгссөн, Германы барилгын эрчим хүчний зөвлөх гэдэг сургуульд сууж исэн. Ерөнхийдөө Германы барилгын эрчим хүчний гэрчлэгээ паспорт гаргах эрх хүүхэн юм хүн байна л да. Тэгэхээр Германы тэр түүхүүдийг бол ингээд товчгоо ярихад бол тэр дотор талаас нь дуулалаад тэгээд Германд барилга маасаар гимтсэн. Маш их гимтэж эхэлсэн. Жинхэнэ мөөгөнцөр эхэлсэн, хөгц эхэлсэн. За ингээл энээс хойш үндсэндээ барилгын физик гэдэг энэ шинжлэх ухаан ерөнхийдөө маш түргэн хурдтай хөгжиж эхэлсэн. Яагаад манайд хөгжөөгөө гэхээр манайх нэг л төрлийн хийцээр хийжсэн учраас физикийн барилгын физикийн шинжлэх ухаан хөгжих ямар ч үндэс байгаа. За дотор талд одоо бид нар 20 градустай 50% чигтэй агаартай байгаа гэсэн үг. За бидний тооцооны температур ойролцоогоор хасах 39 градустай за өвөлдөө бол нэг 70% чигтэй ч юм уу иймэрхүү байж идэг. Тэгээ энэ температур яадаг вэ гэхээр энэ хаанд ингэж буугаад үндсэндээ яг л ийм л нөхцлөөр гарч ирнэ гэсэн үг шүү дээ.
Тэгэхэд хаана газар 0 цаг буюу одоо хөлрөлтийн цаг гэдэг ойлголт яг энэ хавцаа ч юм одоо энэ барилгын үндсийг хийж дотор үүсэж эхэлнэ. Тэгэхээр яг энэ чиг үндсэндээ яг барилгын чинь үндсэн за ер нь бол гаднаг шагаа. Одоо 64 тоосгаанаар 30 эдэх санчаас нэхлээд энэ чиг үүсэж эхэлдэг. Тэгээд энд үүссэн чиг хасах 40 градус тул гаднаасаа хөлдөд эхэлдэг. Үндсэндээ манай тоос ингээл очиж маажхад бол нураад унаад эхэлдэг шүү дээ. Энэ ерөөсөө энэ хөлтийн шок. Тэгээд 50 удаа энэ хөлтлийн шок авчихаар ямарваа нэг одоо цуллаг хийжтэй бетон, тоосго, мэтийн хөлдөхөөрөө задарчдаг, бутардаг энэ элементүүд бол тэгээд гэмтээд эхэлдэг. Тэр ч утгаараа ерөнхийдөө Оросууд манай барилгуудыг бол үндсэндээ 50-60 жилийн настай гэж яриад. За тэгэхээр одоо хэрвээ бид нар энийг дотор талаас нь ингээд дулаачлаа. За одоо пассив барилга байна гэвэл асар өндөр хэмжээнд дулаална гэсэн үг шүү дээ. Одоо чинь манай нормын шаардлага ойлгохоор өнөөдөр 0.26 байгаа шүү дээ. Пассив барилга нэгээс цаашаа л ер нь явж эхэлнэ шүү дээ. Ер нь 0.1-ээс доошоо л болж эхэлнэ шүү дээ. 0.08 ч юм уу 0.09 ч юм уу. Тэгэл одоо тухайн барилгын хэлбэр, хэмжээ, орон таац, цонхны харьцаа энэ юмнаас хамаарат тухайн проект дээр хэд байвал пассиврууд өгч очихныг гэдэг энэ тооцоонууд чинь ингэж гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр дотор талаас нь ингээд дулаачхлаарс нөгөө энэ температур маань эндээ унаад эхэлдэг эндээ. Тэгээд дахиад ийшээ ингээд гарна гэсэн үг шүү дээ. Дахиад асах 39-рөө л гарна. Энд унаад ирэхлээрээс энд үүсээд байгаа нөгөө чиг чи эндээ шилждэг. Ингээл үндсэндээ энэ барилгыг чинь зөвхөн энэ өнгөн хэсгийн шилжээд ингээд нордог байсан бол үндсэндээ бүхэл бүтэн тэр ханаа тэр чигтэн чиг төрж эхэлдэг. Ховдын нэг хүн энд сууж харагдана. Би одоо хов завханд бол их олон барилга дулаалах ажил хийж исэн. Ховдын халдвартын имлэг гэдэг нэг имлэг байгаа. Гадна талдаа 64-ийн тоосго тэр чигтээ агарцсан. Хазаар яг 64-ийн тоосго ч өөрөө дааз авах маш том мас учраас бараг талд нь хүртэл бид нар тоосго сольж ирсэн. Асар их тулаас игээд нураагаад зарим нь бүр төмөртөл нураагаад ингээд сольж ирсэн. Тэгэхээр энэ пассив барилга барихаас өмнө бас яг энэ пицгийн энэ үзэгдлүүдийг маш сайн ойлгож авах хэрэгтэй гэсэн санааг би хэлэх гээд байгаа. Пассив барилга бол өнөөдөр одоо бидний цаашдын заашгүй ирээдүй. Өсөөсөг бид нар тийшэл очихгүй бол өнөөдөр эрчим хүчний хомсдол бий болсон байна, материалын хомсдол бий болсон байна. Өнөөдөр бараг энергийн дай хийхэд одоо бүхээр хэмжээнд асуудал хүндрээд байна шүү дээ. Ойлгохгүй байл асуугаад яваа. Практик тал руугаа яриад тэгээ маш тодруулаад за хэрвээ гадна талд дулаалцлаар энэ температур хаана ундаг вэ гэхлээрээс энэ уналт нь харьцангуй гадагшлаад энэ дээрээ эхэлж ундаг. Гадагшаага. Нөгөө чигний чинь хөлрөлтийн цэг гэдэг юм ийшээ гараад ирдэг. Ийшээ гараад ирдэг. Ийшээ аль болохоор энэ дулаалгын үе рүү ингээд гадагшаа гараад ирэхээр гадагшаага хатах шанс нь бас өндөрсөд эхэлдэг. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ дулаал одоо үндсэн энэ дааз авч байгаа тэр барилгын чинь үндсэн дааж байгаа энэ элементүүд байнгын хуурай зохицол хадгалагдаад эхэлдэг. Тийм учраас тэр 50 удаагийн хөлтлийн шоконд ороод даацсан байхгүй болоод насан дуусчдгаа гэдэг ойлголт үндсэндээ энэгээр байхгүй болно гэсэн үг. Тийм учраас хүнд барилга барьж өгж байгаа бол өдлөдлөх хэрэг шиг урт хугацаатай үе дамжаад өвлөгдөх боломжтой энэ барилгыг барина гэвэл аль болохоор дотор талд нь биш гадна талд нь цуллаг хийжтэй энэ барилгуудыг одоо барьж явах бас чухал байдаг юм а гэсэн санааг л хэлээд байна. Ойлгож байна уу? Чиг үүсээд гэмтгээс гадна ерөнхийдөө бас хүн барилга барина хэн нэг хүний одоо захиалга аваад мөнгөний үрээд хөрөнгөний үрээд байшин барина гэж байгаа бол хүний тав тух гэдэг ойлголтыг одоо хангаж хэрэгтэй болно шүү дээ ойлгомжтой. Энэ тав тух гэдэг яриад байгаа юмны бас нэг гол шалгуур нь энэ дотор гадаргууд ирэх температур их чухал байдаг. Манай норм дээр ойролцоогоор энэ өрөөнөөс нэг 4-өөс ихгүй температурын үзүүлэлт заанаар гэсэн ийм заалт байгаа. Бид нар 20 градустай бол одоо 16-аас доош орж болохгүй л гэсэн үг шүү дээ. Энэ температур дахиад дулаалгатай хамаатай байдаг. Дулаалга хийхлээрээс одоо энэ ингээд
ерөөхдөө доошоо ингээ унаад ингэж гарч ирээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль болохоор энэ гадна талд нь дулаалтай тэр уналт нь харьцангуй багасаад ийшээ гарч ирээд байгаас энэ доторгоо даруугийн температур их сайн дээшилдэг. Одоо 64-ийн тооцоогоон дээр би дараа нь та нарт цаг явал тэгвэл би сараачхан багасаад хэрвээ техникгүй би та нарт нэг програм нээж байгаа бүр бодож харуулсан ч болж байна. Тэр нь арай ойрхон байх бахаад тий. Тэгвэл миний юу холбох юм уу? Тэгээ барилгын ерөнхийдөө пицгийн нэг гол хэмжигдэхүүнүүдийг та нар бас нэлээд сайн ойлгож авах хэрэгтэй байдгийг. Одоо тэр энэ нэг планкуудаар энэ нэг тоонууд явж байгаа шүү дээ. Нэг мю тоо энэ төр гэж явж байна. Энэ хэр амьсгалдаг материал вэ гэдэг шин чанарыг илэрхийлдэг материал. Тэрийг тэр нэг та нарт энэ ийм онлайн програм байдаг тэндээс яаж хож болох вэ? Энэ хичээлийн лекцийн та нарт өгч юм байна. Тэгэхээр сэдвүүлээ тэрийг нөхөд уншчих. Онлын хувьд бол тэртээ тэр өчигдрөөс хойш нэлээд сайн заагдсан бол одоо жоохон тогтцолохгүй би тэд дотор төгнө. За тэгвэл нормын заалт манай дээр хана гэтэл одоо ойролцоогоор 0 26 27 та байгаа шүү дээ Улаанбаатарын. Энүүнийг бид нар яаж хангах ёстой вэ гэдгийг зүгээр ерөнхийдөө ингээ харьцуулсан байгаа. Одоо бид нар бол урд өмнө ерөөсөө ингээ тоосгоор барьдаг нэг модоор барьдаг ийм л үндсэн хоёр ийцтэй байлаа шүү дээ. Өөр ингээ олон төрлийн үе давхаргууд орж ирээгүй учраас энд барилгын физик гэдэг ойлголт тэгдээл хөгжих шаардлагагүй тэр явдгаар яваал чигтгэл нэг 50 жилийн дараа нуурдаг ийм л зарчимтай байсан. Одоо бол энэ чинь нөгөө нормын шаардлага энэ үед бол үндсэндээ норм ямар хөө хэмжээтэй байсан гэхэлэр энэ юу утга гэдэг энэ чинь нөгөө К утга чинь ойролж байгаа нэг хавцаал байсан. 64-ийн тооцоогоор нэг 088 09-тэй л байсан. Тэгэхээр одоо өнөөдөр тэр нормыг бид нар 97 оноос хойш ерөнхийдөө ингээд доош нь буулгацсан. 026-аас ихгүй байна. Одоо баси барилгаар нэгвэл өшөө цаашаа явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нормыг ойлгодог юм уу, нормыг харддаг өнцгөө одоо бид нар бас нэг дахин өөрчлөх хэрэгтэй байна. Хуучин системийн үед хүмүүс энэ нормыг одоо ингээд хит ихт агуулад буулгачвал социалист өмчөд арга гамдгүй хандсан гэдгээр бараг ял авчих гэдэг байсан. Одоо яг энэ өнцгөр ийм ойлголттой архитекторууд одоо экспертүүд барилгын зурган дээр үнэлгээгээд хэний мөнгөөр тоглоод байгаа ингээд зурж өгдөггүй тохиолдлууд зөндөө байдаг. Тэгэхээр одоо харах өнцөг бол тэр эхний хөрөнгө оруулалт бол үндсэндээ одоо барилгын зургийн юм болоод юуны гүйцэтгэлийн ажлын одоо эхний хөрөнгө оруулалт бол нэг үндсэн барилгын нийт ашиглалтын хугацаагаар 15 6 17% байдаг. Ашиглалтын хугацаанд 70-80% эзэлдэг. Тэгэхээр тэр ашиглалтын хугацааны зардал багасгах гэдэг юм уу одоо үндсэндээ энэ ажлын мэдээцэн дулаан тусгаалтын үзүүлэлтийг маш өндөр хэмжээнд авч явах нь хөрөнгөхийн хувьд ашиглалтын нийт зардлынхаа хувьд хамаагүй үр дүнтэй өгөөжтэй хувилбар болдог юм а гэсэн. За тэгэхээр энэ нормыг хангахын тулд одоо бетоноор 8-9 м зузаан, тоосгоор 2.5, модоор бол нэг 50 см цул мод. За ингээд дулаалгаа нэг 14 см норм хангаж яах гэсэн үг шүү дээ. Ямар хэвтэн ийм бетон цутгаа зогсож байхад энэ өрлөгөөрөөч гэдэг юм уу. Харамсалтай нь ганцхан дулаалгын материалаар барилга болж болдгоо даас авах чадваргүй учраас бид нар зайлшгүй холимог өөр хийц шийдлүүд оруулж ирэх хэрэгтэй байдаг. За манайд ерөнхийдөө төгөөмөд хэрэглэгдэж байгаа одоо материалуудыг би энд одоо бетон дээр үндсэндээ нэг 200-ын бетон дээр 137 гэж байна уу? 30 юм уу 13 см гэхэд энэ утга нь энд нэг температур заагаад байгаач 18-13. Яг ижилхэн дулаан тусгаарлалтаа бол дотор температур яг ижилхэн байна гэсэн. Дулаан тусгаарлалт нэмэгдээд багасаад ирүүлийн доошоо буугаад ирнэ. Дулаан тусгаарлалт нь сайжраад байвал дээшээ явна. Мэдээж 20-с 5 хүн ойлгомжтой шүү дээ. Энэ бас тэр 5 тухайд их нөлөөлдөг. Ер нь дулаан нөгөө халуунасаа хүүтэнлүү шилждэг гэж би түрүү хэлсэн шүү дээ. Бэн битүү өрөөд нэг тийм сэнгнээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа шүү дээ. Ер нь бол дулаалга муутай баашаа. Тэр яадаг вөхлээрээс энэ хүүтэн хан чинь таны дулааныг сороод байгаа. Таны дулаан 37 градустай таны биеийн дулаан тэр хүүтэн хан руу сорогдоод байгаа учраас та салхи хүлээгээд байгаа юм шиг дулааны нэг тийм мэдрэмж төрөөд байдаг. За бүр хамгийн ингээ гоё жишээ одоо та бүхэн бүгдээрээ л мэдж байгаа. Ихэнх хүмүүс хөөс цэрэг дулаан ялгаруулдаг гэж ойлгодог. Тэгэж итгэцсэн ч байдаг. Арай одоо энэ
том хичээлөө сонсчод одоо тэр итгэлээс бол болсон баг. Хөөсөн зөрт дээр суухаар бүлийнхэн мэдрээд байгаа чинь тэр хөөс дулаан үйлдвэрлээд байгаа биш таны бүхснөөс чи ялгарч байгаа дулааныг буцаад танд ойлгоод авахгүй байгаа учраас та тэрийг мэдрээд байгаа. Тэрнээс үүш тэр хөөс бол дулаан үйлдвэрлээд дөрөндөг бол пассив барилга барих гэж нэг зоодох юм байхгүй шүү. Голдны дөөс дотор овоолчод тойруулаад нэг орон зай гаргачихна үз. Тиймэрхүү маягтай. За тэгээд ирэхлээр одоо бид нар пассив барилга барина гэвэл өгшөө. Зузаан хашлах бүтэцийнэ гэсэн. Тэр ч утгаараа ерөнхийдөө пассив барилгууд бол иймэрхүү маягийн хөнгө араамын эзрэг орж ирдэг. Даацсан дулаалга нь нэг үе дээрээ орж ирж ерөнхийдөө бас одоо пассив барилгынхаа тэр одоо мэдээж ингээл зузаалал гэж бодохгүй шүү дээ. Тэр чинь бас баригдж байгаа талбай, орон зай дотор өрөөний хэмжээ тэр асуудал болоод эхэлдэг. Тэгэхдээ яг зүгээр Европод ийм зөөлөн уур амьсгалтай 15-6 градусаас идэрдэггүй. Ийм газар бол хожим барилгуудыг дулаалаад бол пассив стандартанд бол авчдаг. Тэгэхдээ одоо мэдээж өчигдрөөс зөндөө харсан баг тэнцнээс дахиад хэрвээ яг энийг ингээ пассив болгоно гэд тэгвэл захиалагт ийм өсөлт тавьж явал очиж үзээд ерөнхийдөө ойлгомжтой шүү дээ. Буруу хардсан, буруу ориентацтай хамаг цонхоны хойш хардсан ч юм уу. Тиймэрхүү энэ төр юм дээр бол угаасаа найдвар байхгүй шүү дээ. Тэрийг үннийг нэлээд заавчлаа энэ бол баг боломжгүй сайжруулж болох юм. Ойртуулж болох юм. Тэрнээс бол одоо боломжгүй маа гэдгийг хэлээд ингээ явахад бол бас болохгүй байхгүй гэсэн үг. За энэ бол яг ерөнхийдөө манай нөгөө нормын заалтууд ер нь хаана ямар хөө маягаар заасныг харуулсан байна. Энэ нормын заалтуудыг та нар одоо пассив борлогоно гэвэл дахиад 2 дахин 3 дахин багасгал хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол тэгжээж тэрлөө очно. Тийм учраас эхнээсээ маш цэгцтэй зөв маш ойлгомжтой төлөвлөх хэрэгтэй л гэсэн санаа шүү. За энэ слайдер би юу хэлэх гээд байдаг вэ гэхээр альва юм ер нь дулаан тусгаарлах юм уу одоо дулаан алдахгүй байх өнцөгт бол хамгийн чухал нь зузаан байдгийг. Ер нь зузаан одоо энэ дээр зүгээр л тоосгоо ханыг 102-т 24-т 12-т 36-т 48 64 гэдэг энэ тоосгаануудыг хоёр талдаа шавардал ингээд харуулхад нөгөө юу утга буюу R утга чинь яаж буурч байгааг эндээс л харж байгаа. Тийм учраас ихэнх хүмүүс бас нэг зарим ийм рекламанд их итгэж явдаг. Манайх ингэдэг нано юу жилээ супер эко 960 эмэрээд нинхи их гэдэг дээрээдэг. Ийм бизнесийн юм уу шинж чанартай ийм рекламад итгэх юм бол пассив барилга барихгүй. Тэгэхээр яг одоо материалын маш сайн зөв таниад ерөнхийдөө энэ зузаан гэдэг ойлголт дулаалган дээр зузаан гэдэг ойлголт маш чухал байдгийг шүү гэдэг санааг хэлье. За тэгээд ер нь бол нэлээд их яригддаг. Гэхдээ энэ ерөнхийн дулаан тусгаарлах эффект бол нэлээд сайн яригдаад өнгөрдөг баг. Тийм учраас би энэ уур ус тусгаарлалтын асуудлыг жаахан ярьж өгье гэж бодсон. Би түрүүн бас хэлжсэн. Ер нь агаар гэдэг халуун байх тусмаа усыг сайн тийм уурын хэлбэрээр шингээж чаддаг. 20 градусын температурт агаар дээдлэн 17.5 грамм усыг уур хэлбэрээр шингээж чаддаг. Хэрвээ энэс дээшээ гараад ирвэл хаана газар хөлөрнө илүүдэд бороосч гэнэ гэсэн. Одоо бид нар шүршүрт ороод усанд шүршүрт орж агараад ирэхэд толон дээр нул ус дууссан байдаг шүү дээ. Тэр чинь энэ хэмжээс даваа явцсан л гэсэн үг. Энэ хэмжээс даваа явцсан гэсэн. Тэр чинь зөвхөн толон дээр ч унаад байгаа юм биш. Бүх хан дээр ч л унцсан харин зөвхөн та толон дээр л харж байгаа. Тэр чинь бол юунаас хамаарахгүйгээр явж байгаа. За ингээд температур буугаад ирэхлээрээс хүлээж авах чадвар нь багасчдаг. 17 грамм биш 5 грамм болоод 12.5 грамм хаана газар хөлөрнө гэсэн үг. Тэгэхээр эндээс би яг юу хэлэх гээд байна гэхлээрээс ер нь олон үе давхархтай хашлах үтээцийг хийх гэж байгаа бол энэ уур ус тусгаарлалт энэ уурын асуудлыг маш сайн ойлгох хэрэгтэй, маш зөв төлөвлөх хэрэгтэй. За тэгээд энэ дээр би давхар юу тайлбарладаг вэ гэхлээрээс барилгыг ингээд барихаас одоо танаа захиалагч ингээ магадгүй айхтар том байшин төлөвлөлөд ирж магадгүй. Тэгвэл яг хэрэгцээ чинь энэ мөн үү? Ийм олон хүүхэдтэй юм уу? Ийм олон хүн амьдрах гээд байгаа юм уу? Бүгдийн жиг талааж чадах уу? Гэдэг энэ асуултуудыг тавихад ерөөсө буруудахгүй. Одоо Улаанбаатарын эргэн тойронд маш олон барилгууд проблемтэй
амны хауснууд байдаг. Сайхан хаус барьсан ялзарсан. Яагаад тэгэхээр нөгөө байр жиг талаахгүй зөвхөн нэгэнд нь амьдраад нөгөөдөгт нь 0 градустай болоод ирэхэд тэр өрөөнд дотор энэ 12.5 граммаас өвлийн дорш бий болоод эхэлдэг. Ингээ ялзарч эхэлдэг. Тийм учраас ерөнхийдөө одоо юу гэдгийг манайхан ч нэг чөлөөтэй баашин хаустай болдог боломжтой болоод ирэхлээрээс баашин барьж эхлэхлээр за нэгэн талаар барьж байгаа юм чи ахиухан том шиг барьчихна ингээ барьждаг. Хүүхдүүд нь номлоо гараа явцдаг одоо нэг 2 өгшөө үлддэг доор нэг буланд амьдраад эхэлдэг. Нөгөө дээдлийн давхрын болоод хажуу бусад өрөөнүүдийг тэр ханыг хинч тэгж дулаалахгүй хинч тэгж уур тусгаарлахгүй тийм учраас тэгээд нэг өрөөнд нь амьдраад ирэхлээр нөгөө дүүлийн хүүтэй ороход тэр байшин бол ялзардаг. Ерөөсөө үндсэн шалтгаан нь энэ чигтэй халуугаар чинь тэр лөө орж хөрөөл тэр нь хан дээр нь хаана газар нь конденсацлал тэгэл үндсэндээ өмхирээл ялзраал эхэлж байгаа. Маш их том проблем болдог. Тийм учраас энэ үнийг бол одоо маш сайн ойлгож авах хэрэгтэй гэсэн санааны үүднээс би энийг яриад байгаа шүү. За нөгөөх нь энэ хөлөрлтийн цэг гэдэг юм юунаас хамаардаг юм бэ гэхлээрээс тухайн барилгын харьцангуй чигшил одоо хэр чигтэй байна гэдэг тэр агаар. За тэгээд өрөөний температур 2-оос хамаарат тодорхой чиг тодорхой температур 2-ын уулзурдаа дандаа нэг хөлөрөх цэг байна л гэсэн үг. Халаагатай бол хөлөрөлт нь өндөр температурд хөлөрөх нь өсөд багасаад байна. Өсөд хүйтэн болоод хөлөрөлт нь буураад байна гэсэн үг. За нэг 20 градусын температуртай 50% чигтэй одоо хүний 5 тухтай орон зай гэвэл 9.3 градустай хөлөрнө гэсэн үг. За чигдрээс хойш зөндөө сонсон баг. Дулааны гүүр гэдэг ойлголт. Хаана газар ямар нэг байдлаар дулааны гүүр гэдэг юм уу дулаалд ямар нэг эффект үүсээд энэс л доош ороод ирвэл өгдөггүй хөлөрнө. Энэ бол физикийн үг. Тийм учраас энэ хөлөрлтийн цэгээс л дээшээ гарах ёстой гэсэн зарчим байгаа. Одоо цонхон дээр бол ерөнхийдөө хөлөрөх гээл байдаг шээ. Тийм учраас тэндээ чи ингээд температур буугаад ирэхлээр л хөлрөөл эхэлж байгаамаа гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд харьцангуй чигшил ингээд дээшээ өсөд ирвэл энэ хөлөрлтийн зэг ингээд жахан өсөд ирдэг. Тэгэхдээ 60-аас дээшээ хувийн чиг бол хүндээч асуудал болж эхэлдэг, барилгатаач гэмтэл болж эхэлдэг. Тийм учраас энэ харьцангуй чиг гэдэг юмыг маш сайн төлөвлөх. За тэгээ баси барилга дээр нэг хамгийн том ач холбогдол өгдөг юм агаар зүлтийн төхөөрөмж. Тэр хаягдлын гарын дулааныг эргүүлж ашиглана гэдэг маш чухал эффект. Дээр нь энэ харьцааг маш сайн барих хэрэгтэй. Ихэнх тэр төхөөрөмжүүд нэг бол тэр CO2 буюу одоо хүчил төрөгчийн нөхцөл байдлаас хамаарат мэдэрдэг. А нэг бол хамгийн хямдхан мэдрэгч нь бол энэ чиг гэдэг. CO2 мэдэрдэг багцнууд бол нэлээд үнэтэй учраас дагалдуулаад үн өсгөөд байдаг. Тэгэхээр чигийг мэдэрдэг ажилдаг ихэнх нь тэгж ажилдаг. Тийм учраас ингээд 60-аас дээшээ даваад ирвэл вентилятор ажиллаад 40-оос доош ороод ирвэл унтраад яг тэр хүнд хэрэгтэй тэр хүчил төрөгч агаарыг өгөөд солих хоорондоо дулааны нуусаж аваад байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр пассив барилга нэг талаасаа ялзрах илжрэх тэр эффект ер нь харьцангуй бага байна гэсэн үг. Зайлшгүй тэр хаягдлын гарын дулааныг эргүүлж ашигладаг төхөөрөмжийг бол зайлшгүй тавих хэрэгтэй тэр л байхгүй бол тэр пассив барилга гэж угаасаа тэрийг нэрлэгчдэсгүй болно. Ярих чиг утгагүй болно. Тийм учраас энэ тал дээр бол харьцангуй бас тийм нөгөө талаас айгүй зөв хамгаалттай болж байгаамаа. Тийм учраас барилгыг монголчууд ингээл за газар хөдлөлтөнд төсвөртэй байна. Тэрийг ингээ манайхан ч ерөнхийдөө нөгөө газар хөдлөлтийн эрсдлээс хүмүүсийг айлгаад одоо хийцэн инженерүүдээр их ач холбогдол өгцөл дөө. Одоо бол хүмүүс газар хөдлөлтөөсөө илүү дэлхийн дулаарлаас айдаг болчиход байна шүү дээ. Тийм учраас ялгаруулт багтаа, зардал багтаа төлс ширгэлдэггүй ийм барилгыг л одоо хамгийн чухал шалгуур харах өнцгөө гэж үзэх ёстой маа гэсэн үг. За ямар материал нь амьсгалдаг, ямар материал нь амьсгалдаггүй юм бэ гэдэг нэг ухагдхан ойлголт гараад ирнэ. Би түрүү эндээс хараа яваад байсан чинь энэ дээр байв да. Энэ мю гэдэг энэ дээр нэг юм тоо бичсэн байна. Энэ мю тоо гэж ярьдаг. Энийг ерөнхийдөө усны уур нэвтрүүлэлтийн эсэргүүцлийн тоо гэж орчуулагддаг. Яг энийг тооцдог аргачлал нь одоо Германы норм аргачлал нь
97-8 онд яг энэ дулаан хамгаалтын норм өөрчлөгдөж байхад би одоо Германаас орчуулад Монгол руу стандарт гаргасан харамсалтай манайхаа энийг хэрэгэлдэггүй баг. Тэгэхээр яг хэрэглээнд ороод ингээд нэвтрдэггүй тийм утгаараа хүмүүс ерөнхийдөө мэддэггүй. Дахиад энэ мюто гэдэг юм бол ерөнхийдөө одоо энэ гялгар цаас иймэрхүү юмнуудаар бол 10,000 8,000 ингээд өсөө явцдаг. За бүр одоо шил хөнгөн цагаанч гэх юм уу одоо мөнгөлөг билонгч гэх юм уу ингүүл бүр өшөө бараг 100,000 төр болоо цаашаа өсөд гараад ирдэг. За тэгээд аль болохоор сэргхэн хөнгөн бүтцтэй болох тусам энэ муудаад эхэлдэг. Ерөнхийдөө энэ тоог яа тодорхойлдог юм гэхээр агаартай харьцуулдаг юм. Агаарыг нэг гээд тэгээ яг агаараас хэрэг битүүмжилтэй байна. Тэрнээс хамааруулаад тодорхойлоод эхэлдэг. За гаднаас одоо энэ Европ талаас орж иж байгаа бүх материал дээр бол ерөнхийдөө энэ тоо байдаг. Будган дээр ч байдаг. Харамсалтай манайх энийг мэддэггүй, таньдгүй учраас хэрэглэхдээ их буруу хэрэглээд байх тал байдаг. За дахиад яг нэг дулаалгын материал шиг зузаанаар нь үржүүлээд энэ утга илэрхийлэгдэг. Одоо хэр амьсгалдаг материал вэ гэдэг шин чанарын тодорхойлоод байна гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ хоёрын үржүүр нь 0.5-аас бага байвал уурыг чөлөөтэй нэвтрүүлдэг амьсгалдаг материал гэсэн үг. За нэлээд том хэлбэлзэлтэй 0.5-аас 1000 м хэмжээтэй байвал ерөнхийдөө жаахан сааруулдаг гэсэн үг. За 1500-аас дээш гараад ирэх юм бол энэ ерөөсөө нэвтрүүлдэггүй материал гэсэн үг. За тэгэхээр би энд юу хэлэх гээд байна гэхээр манайхан ерөнхийдөө зурган дээр энийг ерөөсөө ойлгоогүй. Бүх зурган дээр адилхан ингээд тасархай зураг сурчдаг. Тэгээд аль нийжлэх уур ус тусгаарлагч гэж бичдэг. Тэгэхээр чинь яг адилхан материал шиг болчиход байгааз. Тийм биш. Одоо ялангуяа энэ дээр би нэг өөр юм дээр слайдн дээр харуулдаг. Яа би нэг зүгээр зурган дээр тайлбарлаж байна. Энд бодит жишээнүүдийн манай амар хоёр өгчд бол байгаа юм байна. Тэрийг зураг гэдэг. Энд байна. Тэгээ энэ бол одоо манай нэг бол түгээмэл барьдаг нөгөө канат хийц гэж яриад байгаа шүү дээ. 15-ын өргөнтэй банзыг 5 см банзыг таг жаржарын алхамтай ч юм уу хийгээл хоёр талаас нь ос богоод аагаад дундуулаад хийгээл тэгээд одоо энд нэг тасархай зураастай юм байна. Энд нэг тасархай зураастай байна. Энэ гадна тал нь, энэ дотор тал нь. Энэ дээр бол одоо яг гялгар цаас. Тэгээд 0.5 мм. Энэ дээр бол амьсгалдаг даав, туус, тайвик энтергээ манайхан нэлээд юуж байгаа. Яг тэр материал энд ингээд сонгогдсон байгаа. Энэ хоёрыг яг адилхан ингээд хоёулын сум заагаад уур ус тусгаарлагч гэж бичдэг. Тэгэхээр уур хаана үүсэх вэ гэхээр дотор талдаа үүсдэг. Уурыг энэ тусгаарлах үүрэгтэй. Энэ уурыг ийш ерөөсө оруулахгүй байх үүрэгтэй. Ямарваа нэг байдлаар эрсдэлтэй орчвол энэ цааш нь гаргаж явах ёстой. Энэ харин гаднаас салхи нэвтрүүлдэггүй байх ёстой. Одоо энэ байна. Энэ бас нэг цагаан даав байсан. Энэ байна. Эдгээр чинь бол яг энэ гадна талд нь хэрэглэгддэг амьсгалдаг тууз. Ингээ үлээгээд үзэхээр ямар ч салхи үлээгдэхгүй. Энэ талаас уурыг ямар ч саадгүйгээр чөлөөтэй гаргадаг ийм зохиомл даавнууд. Энийг манайхан дуурайлгаж стажик марл заарл урдуулж хаасаагүй зарсан. Хаасаагүй хэрэглэж байгаа. Үнэхээр хог новш ямар ч үүрэггүй юмнуудаар мөнгө төлөөлөе гэдэг. Яг хямдхан байсан л дээ. Эдгээр тэг харж бол 5-6 дахин хямдхан байсан баг. Энд бол ялангуяа. За энэ хоёрыг энэ төр байр солио та нар. Тэгвэл тэгэл бас барилга байхгүй авах юм байхгүй болно. Тэгм учраас энэ эффектүүдийг маш сайн харах хэрэгтэй шүү. Зурган дээр яг ингэж удлаа бичдэг юм аа. Тийм учраас энэ хоёр ижилхэн юм байна. Ижилхэн тэмдэглэж тэгээ ижилхэн нэрлэж гээд галгар цаасан тэр аль нэг талд нь хийх юм уу? Альва нэг алдаа гаргавал энэ маш том алдаа болдгийг шүү гэсэн. Одоо жишээ нь би саяны энэ зурганд өмнөх энэ дээр бол аль байж байгаа би таарах үг нь яг энэ нөгөө тооцоо хийдэг програм байна л да. Тэрний яг дэлгэцсэн байна. Энэ дээр ингээд аль байж байгаа ингээд тооцсон. За энд бол ерөнхийдөө чийг үүсэж байна. Үүсэж байгаа чигний хэмжээнд нэг тодорхой хэмжээтэй тэдэн грамм үүсэж байна гэсэн үг. Тэгэхээр нэгд л энэ нэг чийг үүсэж байгаа бол модон материал хэрэглэх хэрэгтэй.
зөв. Яг тэр чиг үүсэж байгаа хэсэг дээр одоо чинь нэг ОСБ хийж штэ. ОСБ бол ингээл чигэнд за нэг 5 жил мэл сайн нэг хэдэн жил болох бахса муу нь бол 2 жил ч болохгүй штэ. Тэгэл хөөгд байна. Тийм учраас яг энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хийцгээ олон төрлийн болоод зузаан дулаалгатай болоод төрлийн материал энэ хөндлөн талдаа ингээд давхарлаад ирэхлээрээс энэ тооцоонуудыг маш сайн хийж сурдаг, таамаглах, одоо эрсдэлгүй тэр алхмуудыг хийдэг. Ийм л болохгүй бол энэ маш том эрсдэлтэй асуудал шүү. Тийм учраас энэ бол одоо уур ус тусгаарлагчийн яг зөв талд нь зөв байрлуулад ингээ ихээр энэ юу утганы харагдаж за үүсэх чигний хэмжээ, дотор гадаргуугийн температур ингээ бүх юмнуудыг эндээс харж байгаа. За тэгээ тодорхой хэмжээний чиг үүсэж энэ хэр эрсдэлтэй гэдгээ бас харах боломжтой болно гэсэн үг. За одоо энэ дээр би түрүүний энд байсан пилонхыг аваач. За энэ гадааны эзэмшийн дотор нь яадаг ялгаа байхгүй гэж ойлгуул тэгээ буруудж байгаа асуудал. Уур тусгаарлагч гэдэг юмыг хаана уур үүсгэв тэр талд нь л хийх хэрэгтэй. А салхи тусгаарлагч гэдэг юмыг салхи хаанаас өгдөг тэр талд нь л хийх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёрыг байрын сольж ерөөсөө болохгүй. Одоо чинь энийг автал энэ дээр энэ үүсэж байгаа чигний хэмжээ эрс нэмэгдэл сая энэ бөмбөлөг энэ бөрк хүүдийн дүрслэл маш тодорхой байгааз. За жишээ нь энэ дээр би нэг фейсмейстэй бүр тавихтаа яасан миний нэг хүмүүст жоохон ойлгуулах гэж оролцсон орлогоноос хийсэн слайд байна л да. Ханд байгаа уур тусгаарлагч энэ орхих буюу зориултын бус хулих материал хэрэгэлдэг ингэснээр барилгын ашиглагуудын дотор талд ихээхэн чиг үүсэж болохыг энэ зургаас харж болно. Хамгийн сайн уур тусгаарлагч материалууд гялгар цаас, хар цаас, метийн нягт ийм материалууд байдаг. А энэ талд хэрэгжилж байгаа одоо энэ материалуудын хамгийн анхны хөлбөрүүд нь зүгээр бор цаас. Одоо нэг шуудааны цементийн цаас маш шиг цаас. Чигийг жөлөөтэй гаргана, салхи оруулах. Тэгэхээр за болно шүү дээ хамаагүй. Одоо миний Facebook мөгтэй үржил зөндөө л явж байгаа. Дараа нь 50 групп дээр. Би одоо тэгж байгаа програмыг харуул юм дөө. За ерөнхийдөө ер нь асуумаар юм юу? Цаг давчдуул бараг асуултанд хариулаад яваад аюул зүгээр. Би энд маш олон слайдтай болохоор саяны энэ график ингэж яваад хаан тэр хөлрөлт үүсэж байна. Яг тэр хөлрөлтөд үүсэх тэр эрсдэлтэй зооныг мэдвэл тэнд усан чахан төсвөртэй материал хэрэглээрэй л гэсэн үг. Тэрнээс осмиг супер материал шүү дээ. Мэдээж сайныг хэрэглэв. Ойлгох дугуймлууд бас зөндөө байгаа шүү дээ. Яг юу байна байж зүгээр. Одоо цементийн автан байж болж байна. Одоо өөр нэг шохоо юутай автангууд чиглэл энэ төр байдаг шүү дээ. Эдгээр чинь бол харцсангүй бас гайгүй. Яг ус уугаад хөөгд өндөө. За гипс бол байж болохгүй шүү дээ. Гипс бол аль болохоор дотогшоогоо явах хэрэгтэй л гэсэн үг. Энэ уур үүсэх эрсдэлтэй тэр зоон чинь ерөнхийдөө гадна тал руугаа ихэвчлэн тэрлэг очдог. Нөгөө хөлрөлтийн цэг гэдэг байгаа юм чинь ерөнхийдөө тийшээ очиж хөлөрж байгаа учраас тэр талдаа үүсээд байдаг. За би түрүү нэг ховдын эмнэлгийн жишээ гэжсэн одоо бодит зургийн энэ байна. Яг энэ дээр ингээд 64-ийн тоосгаан дээр энд ингээд чиг үүсдэг. Маш хэмжээний чиг үүсдэг. Үүсэн чигнийх нэмжээг энэ дээр бас бичсэн баг. 1 м квадратад 58 г, бараг 600 г ус 1 м квадрат болгонд үүснэ. Ингээд дулаалцхлаарээс бид нар тэрийг 15 см хөөснөсрөөр дулаалсан. Энэ чигний хэмжээ гадагшлаад үндсэн хязгаарч гараад тэгээд хэмжээ нь багасаад 624 г болоод ингээд буураад ирж байгаа. Тэгээд ийшээ ямар ч авааргүйгээр цаашаа хатна. Энэ хатахын тулд бас тэр будаг бас нөгөө мю тоо амьсгалах чадвар их сайтай байх хэрэгтэй байдаг. Ер нь гадуургийн барилгууд гэмтсэн байгаа ингээл хараад байгаа тэр будагнууд хит их нягт цав ихтэй нөгөө чигээ гаргахгүй бариад тэр чиг чи хөлдөхөөрөө тэр өнгөн хэсгээ гэмтгээд байгаа. За тэр өнгөн хэсэг бол гэмтэх бол яг хэдэн жилийн дараа дахиад сольчихно. Үндсэн энэ элемент гэмтвэл тэр барилга тэгэл нас болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сайн зулаасан зөв хийсэн барилга маш үр дүнтэй, маш зөв, урд настай, жинхэнэ хөрөнгийн одоо баталгаа болж чадна гэсэн үг. Тэгэхээр зөвхөн дулаална гэсэн санаанаас пассив гэхээс илүү хүнд
маш тийм доктортой зөв юм санал болгоорой л гэж хэлэх гээд байна. Хөлөрлөлтийн цэгийг боддог аргачлал харин тэрнийг уур ус тусгаарлалтын одоо уур нэвтрүүлэлтийн тооцоо гэдэг нэг норм байгаа. Гэхдээ тэрийг одоо өнөөдөр та нарт тайлбарлахад жаахан хүндэлтэй, жаахан хэцүү. Би гэхдээ одоо энэ програм дээр ерөнхийдөө харуулъя. За манайхны бас нэг төгөөмөлдөө хэрэгэлдэг энэ барилгыг та нар хараад таньж байгаа бох тоо тий. Москва ороод л. Дулаалгахтаа нэг ерөнхийдөө бид нар чи 97 онд дулаан хамгаалтын норм өөрчлөлөө за одоо энэс цааш түүнээс цааш дулаалах ёстой маань хайл гэдэг нэг ийм л юмтай болсон. Яг яад дулаалгаа хинч мэдээгүй. Тэгээд нэг манай нэг хэдэн ахмад гарууд альбом хийгээл тэгээд нэг ингээд дулаачаал гэсэн нэг ийм л юм хийжсэн. Энэ хамгийн буруу шийдэл байсан. Ер нь бол. Яг л ингээд энд нөгөө хөлөртийн цэгч үүсдэг. Тэгээ энэ дотор нөгөө өрлөгөөхөө сэтгийг тавьчихдаг. Тэр ард төмөр сэтг 5 жил, 10 жил Москва орол нэг 2000 оны авчаал өргөцсөн баг. Одоо ингээд байхгүй. Ямар ч холбоос байхгүй. Зэврээд унчна. За гадныхын нэг хийдгүү шийдэг. Хийхдээ энд агарын үе өгдөг. Цаашгүй агаар. Энэ агаар давхар болгон дээр сэлгэж явах хэрэгтэй байдаг. Ингэснээр энд үүсэж байгаа чигийг багсгаж байгаа юм биш. Үүсдэг чиг чи үүсгээр үүснэ яхаа хатаагаад байгаа. Ингэснээр магадгүй 5 жил биш 10 жил болгож яах насаа сунгаж магадгүй зүгээр. Тийм учраас энэ бас л их тийм оновчтой хөлбөр байгаагүй шүү л гэсэн санааг би хэлэх гэсэн. Гадна талд нь ингээд аливаа өнгөлгөө хийж байгаа бол ард нь зайлшгүй агарын үе авч явах хэрэгтэй. Авч явах хэрэгтэй. Хэр зузаан болно энэ бол нөгөө л эрсдлээсээ үүсээд энэ чийг үүсвэл тэр чигийг хатаах хэрэгтэй байдаг. За яг ингээд өнгөлгөөний сайдан хавтан иймэрхүү юм хийж байгаа тохиолдолд энэний ард шатдаггүй материал хэрэглэхийг зөвлөх хэрэгтэй болдог. Одоо ялангуяа би бол хуучин барилга гэдэг сэдв ярьж байгаа шүү дээ. Тоос хаан, бетон хааныг дулаалаад тэгээ сайдангаар өнгөлж байгаа бол араар нь агарын үе зайлшгүй авч явах хэрэгтэй. Чигээ хатаахын зорилгоор гал хамгаалах зорилгоор шатдаггүй материал хэрэглэхгүй бол тэр нисгтээ нэг байшин шатсан шүү дээ. Хөөсөн зураг шүршээд наадан талаар нь өнгөн цагаанаар өнгөлцсөн галгынхаа очоод тэрийг яаж чадахгүй шүү дээ. Зөвхөн шатаад дуусахын тараахгүй дуусахын л харна. Тэгэл дууссан, тэгэл зогссон, тэгэл хаацсан. Ер нь давхар онгорхой байхыг зөвлөдөг. Тийм энэ чинь ерөнхийдөө ингээд ялангуяа иймэрхүү агарын үе чинь нөгөө чиг хатах зорилго юм чи байх хэвээр халаад ирэх юм бол чи соролт нь бүр нэмэгдээ явчихна шүү дээ. Тийм учраас гал дахиад дараагийн давхарлууд амжуулахгүй гэдэг утгаараа ер нь давхар дээр нь сэлгэх хөлбөрч гэсэн ерөнхийдөө өндөрхөн барилгууд дээр бол бас тавигддаг. Одоо манай металл өнгөлгөө фасад гэж хийж тийм нэг ч хийдгүй шүү дээ. За басип барилга бол яг одоо жижиг төвшөнд баригдаж байгаа учраас нэг давхар хоёр давхараас идэхгүй учраас ерөнхийдөө давхрынхаа төвшөнд доороос нь орох нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй, дээгүүрээ гарах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгжээж л зөв болно гэсэн үг шүү. Энэ мьюто гэдэг шүү дээ. Энэ мьюто гэдэг юм чи шал одоо бүхэл материалууд дээр өөр байгаа. За хөөсөн зэрэг нэг 50% ч юм уу. Агаараас 50 дахин юутай байна гэсэн үг. Эрд цөөнгийнхийг бол яг агаар шиг гэж үздэг. Яг энэ өнцгөөс нь хүмүүс жаахан өндөрөгдсөн юм ойлгодог болсон улсууд бас жаахан тургуйцах талдаа байдаг хөөсийг. Дэндүү битүү болдог, амьсгалах боломжгүй болдог. Бид нар ингээд аль болохоор ингээд агаар сэлгдэг, амьсгалдаг баймаар байна ч гэдэг юм уу. Энэ өнцгөөсөө бол ерөөдөө эрдцгүнлүү эрдцгүн чинь нэг талаас нь галаас гал төсвөртэй утгаараа их дэмжигддэг. Нөгөө талаасаа энэ өнцгөр бас дэмжигдэх тал бий. Гэхдээ өнөөдрийн зах зээл дээр хөөсөн цөрөд хамгийн хямдхан тулаалал байгаа учраас тийм амар эрсдэлтэй гэж бол би нэг бас хэлэхгүй. Амьсгалах нь бол асуудалгүй, амьсгал нь хадна. Ер нь монголчууд байшин хизээд дулаалах гэж оролцож ирсэн гэхлээрээс тэгээ 97 онд дулаан хамгаалтын норм гэдэг юм өөрчлөгдөөд тэгэл ер нь дулаалах хэвээр байна. 64-ийн таасгаа хаан чинь дулаахан хамгийн дулааханыг яахад дулаалах гэдэг юм бэ гэд маш том инженерүүд хүртэл тухай тэгэл ярьдаг байсан. Дулаална гэдэг чинь нөгөө талаас хэр их юмар халааж яах гэдэг л асуудал. Одоо
Гөлвэн төмөрөөр байшин байж болно шүү дээ. Тэгээд сугныхаа уулзалтыг шашлал тасрахгүй нүр шидэлээ тэгээд халаа шүү дээ тэр чинь. Тэгэхээр яаж халааж яах гэдэг л ерөнхийдөө хамгийн гол асуудал баггүй юу? Яг тэр утгаараа манай энэ дулаалгын юунууд орж ирээд одоо манай норм дээр дулаалгын энэ эзэлхүүнжинг маш ач холбогдол өгсөн. Эзэлхүүнжин дээр. Дулаалгын зурган дээр тавьдаг шаардлагууд нуна архитектор за 50 кг метр куб эзэлхүүнжингээс дээш дулаалгын материалаар дулаална гэвчдэг. Эзэлхүүнжин дулаалгын материал дээр бол нэг тийм оройтий биш. Энэ үнэхээр баг хамаагүй шах асуудал. 50-аас дээшээ гэвчсэн зурган дээр бол үндсэндээ XPS-л хэрэглэхгүй бол ямар ч найдвар байхгүй. Хэрвээ зураг юм уу материалаа ойлгодог хүн бол энэ XPS-с өөр материал хэрэглэхгүй юм байна гэдэг. IPS гэж яриад байгаа бидний нөгөө цагаан хөөс за одоо нэг жоохон балмал олоод хар мар болгоод хийгээд байгаа энэ бол нэг 30 кг юунаас ерөөсө давдггүй. Технологийн хувьд. Эдгээр чи өөрх нь бүтсэн ийм бүтцтэй байгаа шүү дээ. Ийм жижиг өрлүүд л байгаа шүү дээ. Юм уу одоо ерөнхийдөө хөдөлгөөнгүй агаар. Энэ л жижигрээд томсоол байгаа. Тэгэхээр тэр нягтвал жижигрүүл нягтан сайжрна. Тэр нөгөө ярьдаг лямбда тоочвол нэг тийм хөдлөөл дэше дэше солоо явчих төсөөч биш. Ойролцоо 0.4-тэй л баг. Энэ цуллаг хийцдэр бол шал өөр ойлголттой явждаг. Тоосго эзэлхүүнжингээс хамаарна, бетон эзэлхүүнжингээс хамаарна, хэр хөнгөн болно, дулаахан болно, хэр хүнд болно, хүйтэн болно. Цуллаг материалуудаар бол энэ үзүүлэлт маш чухал үзүүлэлт. Хөөсөнцөр ийм дулаалгын материалуудаар эзэлхүүнжин ярина гэдэг бол ерөнхийдөө би бас энэ дулаалгын одоо үйлдвэрийн аргаар боловсруулдаг дулаалгын материалуудын стандарт гэж үүдээ. Манайд бас л орчуулагдсан байгаа. Вегермайлнес бас л тухайн үед орчуулж гаргаж ирсэн. Хөөсний, полиуретаны, XPS-ийн эрдсүнгийн энэ дөрвийг тэндээ тэр дулаалгын материал дээр энэ эзэлхүүнжин заасан ямар заалт байхгүй. Цул энэ чинь өөрөө хөвсгөр сэвсгэр материалтай учраас нягт байна гэдэг чинь их материал оруулна л гэсэн үг. Энэ өрлүүч ингээд жижиг болоод ирнэ гэсэн үг байхгүй юу? Тий, их материал ороод ирнэ, нягт болоод ирнэ. Арай бат их болоод ирнэ. Хөвсгөр уулах тусам хөнгөн болно, цөөхөн түүхэд орно, амархан бутардаг л болно. Хөвөн гэдэг чинь ерөөсөө ялгаа байхгүй шүү дээ. Ерөөсөө зүгээр утаснууд шүү дээ ингээд. Хэр их утас оруулна, нягт болно. Гэхдээ лямбда тоол тэгээд нэг хайхтар хөдлөөд идэг. Хөдлөөд идэг. Ичгээ хийсэн бол яг дулааны найд. Тийм учраас заавч одоо чинь би энэ дулаалгын материалыг хаана хэрэглэх гэж байгаа вэ гэдэг чинь их чухал. Одоо чинь дээврийн хучилтанд адрын хөндий доор зулгаж байгаа бол тийм ягт байх ямар шаардлага. Хөвсгөр байх тусам баг илүү үр дүнтэй. За хан дээр фасадан дээр наахж байгаа бол салхины ачаалал ирнэ, механик ачаалал ирнэ гэдэг юм бодох хэрэгтэй. Хөрс рүү ийгээд булгаж байгаа бол тэр хөрсний шорооны даралт инээдрээ асуудлуудыг бодох хэрэгтэй. Тэрнээс биш нэг тийм супер болоод өөрчлөгдөж явж байгаа юм бол үндсэндээ бараг байдгүй. Яг зүгээр одоо технологи сайжраад жаахан нэмэгдэж байгаа хөлбөрүүд байна л да. Одоо чинь юу гэдгийг нөгөө цацрагийн гэдэг юм ойлголтын эффектийн тэр басгаад харангуйтай балмал чойлгоч гэдэг юм уу энэ үл яг тодорхой хэмжээр сайжруулдаг. За одоо ингээд полиуретаны хөөсөн дээр тэр нэг пилон хадаад өгч штэ. Энэ бас л нэг тиймэрхүү эффектүүдийг тодорхой хэмжээр сайжруулдаг. Тэрнээс хугараад нугараад ингээд сайжраа явчихдаг гэдэг төсөөч биш. За яг зүгээр нэгэн л өнөөдөр хэдүүлээ пассив барилга барих гэж байгаа юм уу одоо чи тиймэрхүү чиг хандлагатай яаж байгаа учраас тэгээд нэгэн л одоо цуллаг юм уу нэг материалаар пассив барилга барьсан ч гэсэн ойлголт байхгүй болоод ирж байгаа учраас юу эхлээд фокуслох ёстой гэхлээрээс барилгын материал физикийн хувьд дотроосоо гадагшаага явах тусам хөнгөн сэрэг бол их зөв байдаг. Ерөнхийдөө гадагшаага хөнгөрөөд байвал нөгөө уура чөлөөтэй цаашаа гаргаж яах гэсэн үг шүү дээ. Эсэргээр нь хийх хувилбар бол их ер нь жоохон хүнд болдог. Тэгээ яг би зөвхөн хүмүүст юу ярьдаг вэ гэхээр манайхан блокийг хөөсөөр дулаалаад тэгээ гадна талаар нь тоосгоор өнгөрчдөг. Одоо баатгийг. Энд чинь яг энэ физикийн энэ хуулийн эсрэгэл хийгээд байгаа гэсэн үг. Ер нь бол илзэх магадлал маш өндөртэй болно. Хаана газар нөгөө хөлөртийн чигч үүснэ. За тэгэхээр тэр хөлөртийн цэг одоо нэлээд гадагшаага үүсвэлийн өнгөлгөөний тоосонд нөлөөлөх бах. За тэгэх юм учраас энийг тоосго гэхгүй зүгээр ард агааржуулалттай юм сайдаг өнгөлгөөийг хамаагүй зүг болоо явчихна л гэсэн үг. За ер нь бол модыг
дулаалгах байгаа бол нөгөө амьсгалдаг тэр нөгөө энэ сэргэх мүдцтэй гэдэг утгаараа баалка тэгээд эндээ эрд сүүн байвал их зүгээр. Тэгээд одоо ард нь агаарын үедээ тэгээд энэ өнгөлгөө чи юуж байсан хамаагүй. Энэ гадна талын өнгөлгөө нэгдүгээр гоёлох, хоёрдугаар зүгээр борооны усыг хамгаалах энэ ус тусгаарлах үүрэгтэй. Энд ингээд энэ одоо ингээд тоосго ингээд энэ чинь ингээд борооны шүршиж байгаа усыг тусгаарлах үүрэгтэй. Энд байж байгаа нөгөө нэг пелонкийн хүмүүс ус тусгаарладаг юм а гэж яриад байдаг. Ямарваа нэг байдлаар шүрсэн, үсэрсэн ус ороод ирвэл нэвтрүүлэхгүй. Тэрнээс бүр ус тусгаарлах эффект бол тэр даавд байхгүй. Ямар ч үүрэг. Тэ салхи мэдрэмжлэх хэрэгтэй. Тэр бол маш чухал асуудал. Тэгэхгүй бол нөгөө хүүтэн салхичин дулаалгын чинь материалаар яваад үндсэн хан дээр ч өрөөд ирнэ гэсэн үг шүү дээ. Яг энэнийг буруу хийсэн нэг тохиолдол дээр би очиж исэн. Айгуу гоё ингээд тоос хаан байсан. 36-гийн тоос хаан. Тэгээ гадна талаар ингээд эрд сүнгөөр дулаалаад тэгээ эндээ нөгөө агаарын үе аваад агаарын үе ингээд агаар сэлэхээр тэгээ энд нь айгуу гоё нөгөө айгуу үнэтэй сайданг хавтан одоо Фундермакс гэдэг айгуу үнэтэй айгуу жанртай брэнд байгаа. Тэгээд нөгөө салхи мэдрэмжилдэг тэр үе эндээ хийц. Эндээ хийц. Тэгээд энд нь бохрын шугам хөлдөчөөд байна. Габар аргаа ороод болохоо тэгээд намайг очоод үзүүлсэн. Тэгээд би бүр учрын болохоо хайгаа явж байгаа тэр завсраад ингээ харсан чинь эндээ хийц байсан. Тэгэхээр чи энд нөгөө салхиж байгаа салхи чи ерөөсөө зүгээр хөвөн дундуур чинь чөлөөтэй. Хөвөнгийн чи нөгөө мьюто гэдэг байгаа юм чинь нэг гэдэг байгаа шүү. Яг л агаар чөлөөтэй явлаа л гэсэн үг шүү дээ. Салхи шууд энэ хан дээр ч очоод энэ дөргөөл энд цаашаа бүр хөлдөрөхөр хүртлээр гэсэн байна. Тэгэхээр энэ юмнуудын яг үүргийн зориултыг маш сайн мэдрэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүйгээр зүгээр ингээ за энэ хүн ингээ хийдэг юм байлээ. За яг энэ хавцыг хийчих бол ингээл энэ бол асар үнэтэй материалууд хэрэглэсэн харамсалтай нь буруу байрал дээр хэрэглэсэн. Тэгэл одоо дахиад яах вэ гэхлээрээс одоо энийг буулгахаас аргагүй. Наад автанч амар үнэтэй шүү дээ. Одоо тэгвэл яах вэ? Тэгвэл тэгээд баашин чи ялзар чинь нэг бол хөлд чинь тэгэл одоо өөр сонголт байхгүй ч. За энэ нэг тийм хамгийн их түгээмэл гаргадаг манай алдаанууд байна. Баашин дулаалахад гардаг маш олон алдаа. Ер нь Европт бол энийг ингэдэг. 1 м 50 см юм уу? Метр 60 см хэмжээтэй. Яг энэ метр 60 гэдэг чинь ерөнхийдөө Европын стандарт. Тоос хүртэл яг энэний хуваацсан юугаар хэмжигддэг. 62.5 метр 20-тэй. Тэгээд яг л энэ хэмжээгээр хөөсөн цэрийг зүсээд үйлдвэрт маш зэгшхэн зүсээд пакетлээд нийлүүлдэг. Манайхан ч 2 метрээр навж байгаа заа гэж харж байгаа. Тэгээд дараал тэгэл энэ ч нэг уулзраараа тэн ч нэг уулзраараа ингээл эмэг цэгцгөө тэгээд шүрүүпэн ойлгомжгоо их л золдоо юм гэдэг байгаа шүү дээ. Барилгадаа зогсож байгаа нөхдөө чинь ингээд дараа харагдвал гинтгийн шүрүүчгээл ах болчвол хоор хамаагүй тамиг татаал гэх мэтлэнгээр. Тийм учраас иймэрхүү юм дээр маш их анхаарах хэрэгтэй. Яг технологийн гормыг маш сайн барих хэрэгтэй. Бүр ингээд заасан заалт байдаг. Яг эргэн тойронд ингээд шаваастай голдон дахиад шаваастай үндсэн талбайн 40-оос баггүй хувь нь наалж байгаа хэрэгтэй гэдэг төрөн байгаа. Тэгээд ингээд эргэн тойронгүй юм шаваас ингээд энийг ингээд наачаар энэ дотор байгаа сул орон зай чи хөдөлгөөнгөө агаруулад бас дулаалгын эффекттэй болж эхэлдэг. Зүгээр манайхан бол энэ хүрээг нь аяад энэ тэнд нэг шавж байгаа ингээд шаваа хайчаар фасадн дээр байж байгаа энэ одоо ингээд хөөс чинь ерөнхийдөө энэ араараа ингээд нэг салхи татаад эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэл энэ хөдөлгөөн чинь ингээд нэг 3 жил 4 жилийн дараа тэгэл уулаа байж. Тийм учраас ийм хүн төр юмыг бол хайхал юм бол тэгэл сэбэрлэг мэрлэг барих мөрөдөл бол уусаа байхгүй болох хэрэгтэй бол гэсэн. Бүх алхмууд уг нь нормтой цаанаа зориулттай байгаа шүү дээ. Одоо энэ байна. Энэ бол яг саяны такт шиг такт. Одоо ингээд энэ хан энд байж байгаа гэсэн үг шүү дээ. Ингэж бүрээд дээгүүр нь бүрээд тэгээд дээр нь ус тусгаалтыг яг дээвэршгэл хийнэ гэсэн үг. Тэг жижиглийн дулааныг бүр байхгүй болдог. Мэдээж хэрэг хан дээр одоо юу гэдэг бид нар нэг 15 20 сая хийж байгаа энэ дээр зайлж 15 20 гэхээсээ илүү дулааныг үүрийг таслах энэний цаана энэгээр дамжаад цан цогох хэрэгслэг болгох. Дотор гадаргуу дээр нөгөө
хөлөрлөлтийн цэг гэдэг байгаа шүү дээ. 12.1 градус ч юм уу. Энээс л доошо бууж ирэх юм бол тэр чийг үүснэ. Тэр пицгээ бол ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр энийг хангах ёстой. За тэгээд пассив барилга барьна гэвэл дулаан алдлыг бууруулах зорилготой болж игүүл ер нь тэгэл гайгүй сайн хийнэ л гэсэн үг дээ. Салхи тусгаарлах, салхи битүүмжлэх үе агаарах үе гадна талд ийцсэн. Тэр хүйтэн дээшээс хорогдож байгаа салхи чинь цаашаа хан руугаа нэвтрээд магадгүй тэр урилгыг өрхтөө шавардаагүй бах. За айгуул өрлөг бас энэ дэндгүй нүхтээ өргөцсөн баг тэрлүү хүйтэн салхи ороод байгаа гэсэн он шиг биелав тэгэд тавьсан. За ер нь бол зөвхөн яг манай дээр энийг бол нэг тийм яадгүй нэг 3-4 см байхад хангалттай л гэж үздэг. За энэ 30 мм 3 см тий. Тэр хавцаа байхад ерөнхийдөө асуудалгүй яваад байна. Нэнгэрх тусам тэр чи их салхи нь хурцаад эхлэн шүү дээ. Том тусам нөгөө ачаачийн хүндрэл эхлэн шүү дээ нөгөө мөржин гэдэг. Тийм учраас боломжийн зооныг сонгоод одоо энэ яг хуучин 64-ийн тоос хаана байна. За пассив барилга барьнаг бол мэдээж өшөө цаашаа зузаан дуулаад нэгсэн үг шүү дээ тийм үү. А энэ цонх энд байсан 12 амалгааны цаана. А энд ингээд дулаалцсны дараа бол нөгөө хөлрөлтийн зэг чинь ийшээ гараад ирдэг учраас бид нар цонхыг бүр өшөө гадаг шин тавьсан. За пассив барилга дээр бол бүр үндсэн дулаалгахаа үе дотор орвол тавиад идэг. Яг ингээд үндсэн хан байж байна. Энэ дээр цонхныхоо юуг суулгаад тэгээд дулаалгах чинь дээр нь дахиад давхарлаад ингэж орчихдог. Ингэх юм бол энэ бүр супер болно. Ойлгож байна уу? Энэ үндсэндээ одоо даацын цул ханд чинь штэ. Цонхны чарам энэ дээр ингэ суугаад тэгээд дулаалгах чинь ингээд явж байвал 0 цаг үл ингээд дулаалгаад ирэхлээрээс бүр ийшээ гараад ирнэ. 0 цаг дотор талдаа л байвал одоо 0 цаг гэж ярих бол тэр хөлрөлтийн цаг дотор талдаа л байвал дотор нь хөлрөнө. Тийм учраас хөлрөлтийн цаг гаднаа л байвал цаашаа гадна. Ямар ч асуудал байхгүй. Дээврийн хөлрөлтийн цаг гэж юм яг байна. Ялгаа юусаа байхгүй шүү. Пиццэг тэр материалаа голохгүй шүү. Тэгээд явдгараа яваал хаана. За яг дээвэр дээр манайхан юу алддаг вэ гэвэл яг л энэ агааржуултын үеийг дахиад алдаад байдаг тал бий. Одоо юу гэдгийг за ингээд нэг дээвэр шоу ийм дээвэр одоо хийчлээ гэж ойлголоо шүү дээ тийм үү. За ингээд энэ дундуур нь дулаалах юм дахиад энэ дор дулаалах хэвэл дулааныг үр тасраад бүр зүгээр за энэ дээр бас дахиад таслаад хэвэл бас л сайн асуудал. За тэгээд энэ нөгөө салхи битүүмжилдэг үеэ явуулаад тэгээд дээр нь хөндөй тэргээр эндгээр агаар сэлгэх боломжийг бүрдүүлээ. Тэгээд тэр металл өнгөлгөө хийдэг юм юу хийдгийг тэргээ хийвэл хамгийн сайн. Тэгээд энэ агаар энүүгээрээ бас дахиад хаяж явах хуйцаар нээж өгөх хэрэгтэй. Зүгээр л хар цаасаар ингээд таглаад наачих юм бол энэ тэгэл гамшигын ялзарлал болно гэсэн үг. Ойлгож байна уу? Ерөнхийдөө зарчмыг ойлгоо. Агаар тэр дээврийн чих хөндийгөө тэр салхи битүүмжилэх үеийн чи гадна талаар дээшгээ яваад орой дээр очоод хаягдж явах ёстой. Тэр зарчмыг л ойлгох хэрэгтэй гэсэн. За хавтгай дээвэр мэдээж хэрэг агарч болт гэсэн ойлголт байж болохгүй шүү дээ. Хавтгай дээврийг бол бид нар ер нь яадаг вэ гэхлээрээс. За хавтгай дээврийг бол ерөнхийдөө бид нар яадаг юм гэхлээрээс. За ингээд нэг төмөрөвтэй уучлалтай. За нэг бахан үнс асгацсан. Тэгээд нэг хар цаастай жоохон бетонтой. Тэгээд нэг хар цаастай ийм л дээврүүд байж идэг хуучин нь бол. Бид нар яадаг вөхлээрээс ерөөсөө энэ хар цаасыг дахиж нэмж жахан тодруулаад нүксөв байвал битүүмжлээд энийг уур тусгаарлагч болгож үлдээгээд дээр нь дулаал явчихдаг. Тэгэл пассив энийг үлгшээл зузаа хийнэ гэсэн үг шүү дээ. Бид нар бол бас нэг тодорхой зорилготой учраас 40%, 50% хэмт гаргана гэвэл тэрнтэйгээ зузааны тохируулаад тооцоогоо л аваа явчихдаг. Тэгээд дээрэс нь бетондод тэгээд одоо уур тусгаарлалтуудаа хийнэ. Сүүлийн үед энэ нэг мембран хүчлэлтүүд орж ирж байгаа. Тэрний тэр мьюто гэдэг юмыг бас сайн харах хэрэгтэй. Хит их өндөр болоод ирвэл энэ чигээ бас гаргахгүй энэ тал болоод ирдэг. Одоо чинь нэлээд өндөр хөгжсөн газраас орж ирж байгаад нь бол бас амьсгалах чадвартай уурыг гаргадаг. Хэрвээ тийм юм энэ төр байвал одоо юу гэдэг жижигхэн юм уур гаргадаг энэ төр хөлбөрөд байгаа шүү дээ. Тэр уурын үеинд нь хийгээд жижиг яндан гэж гаргаад өгдөг.
Ер нь бол энэ барилгыг манайхан харин би түрүүн бас хэлсэн дээрээс ирж байгаа борооны ус л сүйдгээд байгаа юм шиг л ойлгоод байдаг. Тэгдэггүй. Монголд бол бараг л ихэнхэн дотоод л яхан усны асуудал байдаг. Манайд бороо бараг байхгүй шүү дээ. Зогсоо загвар ордог усууд ажил юу ч биш шүү дээ. Тийм учраас тэр бол асуудал биш. Миний түрүүний хэлээд байгаа тэр будаг болж үлж байгаа амьсгалдаг л байвал зүгээр. Хит их хэрзэнэн байвал асуудал үүсдэг. Би оюутан байхдаа дадлага хийгээд нэг барилга дээр очижсэн. Яг л ингээд одоо ингээд дулаал хайцсан, хөөсөн зөрдсөн энд ийм уутнууд үүссэн. Нөгөө конденсац чинь яг л энэ дээр ирээд энд ингээд нөгөө амьсгалж чаддаг нөгөө төмбөр сунаад ийм хүүдийнүүдээс ингээд хадгалчихлаа нэг тийм хар ус гоож байдаг. Тэгэхээр тэр бол ерөөсөө тэр манай профессор надад юу тайлбарлаж биднэрт юу тайлбарлаж байгаа энэ будаг ямар ч амьсгалах чадваргүй будаг учраас энд буруу сонголт хийсэн. Энэний хамгийн бодит жишээ нь энэ байна гэх. Тэгэхээр яг л ийм л юм болно. Магадгүй Европт энэ нэг хөлдөөд дэлбэрэх маягийн тэр эффект өгдөг учраас ингээд сунаад ирж байгаа. Манайд бол аль хэзээ хөлдөлтөөр хаагаах үсээд ирнэ. Тэгээд хялгасан агарлууд үсээд ингээд ирж байгаа бол тэр ерөнхийдөө амьсгалж чадахгүй ерөнхийдөө механик одоо чинь усныхаа тэлдэнд задраад байна л гэж ойлгох. Тэр нь буруу тухгүй. Тэгээ ер нь бол жоохон амьсгалдаг эффекттэй, байгалийн суйртай, цаввагтай байх. Одоо манайхан чинь бодгийг бол хүснээрээ л хийж штэ одоо тэгээд Европт бол ерөнхийдөө бас нэг ийм үг хэллэг яваад байдгийн. Энэ дулаан тусгаарлалт одоо манайхан чинь нэгдсэн систем гэдэг байгаа штэ. Энэ үг нь юу гэсэн үг гэхлээрээс аль болохоор нэг үйлдвэрлэгчийн материалуудыг хэрэглэж заагаад байдаг. Тэгжээж яг энэ чанарын баталгаач энэ одоо маш зөв их юм бол 30 жил ямар ч асуудал байхгүй гэж үздэг. Одоо манайд хамгийн зөв хийсэн эхний барилгын наран тулж очтууд л баруун дөрвөн зам дээр германууд хийж ирсэн. Дараагийнх нь бид нар энэ Гисэр сүмийн хойд нэг тоосон угсармал оросууд 2007 онд хийсэн. Одоо 17 жил болж байна. Тэр наран тулж очтууд чинь 2004 онд хийжсэн. Би өөрөө ч тэн дээр хамт ажиллаж байсан германуудаа. Тэгээ одоо 20 жил болж байна. Одоо та нар явахдаа нэг зориуд хараарай. Ямар ч гэмтэл байхгүй тэнд. Тэгэхээр тэр үл яасан гэхээр сток гэж яг нэг ийм системээр нь үйлдвэрлэдэг брендийг хятадаас оруулж ирэл тэнд бүгдээрийг нь хэрэглээл явсан. Системээр нь байна гэдэг чинь ерөөсөө тэр цав уу, гүрүүнд энэ дээр бүх юм нэг хиймчих байх хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа. Нэг хүний жороор тэрийг л шаардаад байгаа. Тэрнээс одоо манай яг системээр нь санал болгодог компани аж ахуйн их хоорхон байж та одоо за яг гайгүй шиг нь бол энэ Баясгаа Атлас гэдэг нэг компани байгаа. Тэр Гисэр сүмийн ойд руугаа угсармал орон сууцыг бид нар анх дуулахад тэр Баясгаа Атлас анх орж иж ирсэн. Бараг хамгийн анхныхын төсөл баг. Тэгээ одоо 17 жил болж ямар ч л асуудал байхгүй шүү дээ. А тэгэхэд бол манай фасадуудад аль хэзээ 3 жилийн дараа нисч унчаад байна шүү дээ. Оруулж байгаа хөрөнгөө хэдэн жил наслахын тэр насных нь юунд одоо барьцаасан тэр эдийн засгийн өгөөжийг тэгэд тооцож байгаа шүү дээ. Энэ дулаалгын технологи тэчнээ сая төгрөгийн хөрөнгө оруулна. Энэ ашиглалтын хугацаа 20 жил. За ингээд эдийн засгийн хувьд өгөөжтэй байна гэдгийг хардаг. Яг энэ өнцгөр банкуд хүртэл бас дахиад зээлээ өгдөг. А тэр 20 жилээс өмнө унчих юм бол банк хэрэгсэлтэй болоод компани хэрэгсэлтэй болоо хэлж байгаа байхгүй. Тийм учраас тэр тал дээр бол ер нь чанар дээр л маш сайн анхаарахгүй л тон асуудалтай гэсэн үг. Тэгэхээр аль болохоор болжгүй л нэг хэмжээ нэг системийг хэрэглэх. За энэ програмын Ubaqus гэдэг энэ герман програм. Зүгээр өөрөөхөө нэг хийцмэцийг үл энэгээр ингээд шалгаад үзэхэд бол асуудал байхгүй болно. За энд ингээ хэлнүүдээ сонгож болно. За яг ерөнхийдөө англи герман хэл дээр л байгаа юм лөө. А франц хэл байна. За би бол ерөнхийдөө өөрөө энэ герман хэлийг алей илүү ойлгодог учраас энэ герман хэлний сонгоо явуулчих. Тэгээд та нарт дараа нь англи руу хөрвүүлээд харуулъя. За ямар хийц сонгомоор байна? Энд хийцээ сонгоно. Энд ямар хашлаг үтээс гэдгээ сонгоно. Хан, дээвэр, хавтгай дээвэр, налуу дээвэр, дээд давхрын хучлалт, шал, зөөрийн хучлалт гэх мэтлэнгээр ингээд үндсэн хийцээ сонгоно. За хэдүүлээ одоо юу гэдгийг за эндээс за дотроос нь гадна чиглүүлээ. За блок анаар эхлэе гэж байна уу? За дотор талдаа шавар дуу бах тийм үү? За шавар, цементийн шавар уу? За ингээл одоо шавар гэтэл ингээл энэ дотор маш олон ийм
шаврын сонголтууд ороод ирж байна. За тэгээд цементийн шавар гэдэг энэ байна. За ингээд цементийн шавраа сонгоод зузаанаа өгчин. За хэдийн сан ч вэ? Одоо энэ 10 гэсэн дээр тий. 20 гэж заажсан тийм. За боловч цэвэрхэн бол нэг хайхтар зузаан шавартал хайр юм шүү. Гэхдээ битүүмжлийг шавар их сайн хангадаг тийм учраас ер нь бол өөрлөгийн шаварч чана их зүгээр. Гэтэ бас манайхан болоог үрэх гэж зэрлэг штэ тийм. Харин тийм зэрлэг мэрлэгээ жаахан дарахад шаварчаад өөр зүгээр. За 20 см 20 мм 2 см шавар хийчлээ. За одоо ингээд шавар хийнгүүд энэ дээр ингээд шууд хөлрөлтийн асуудал үүсэл ингээд эхэлж гин гэсэн үг. За энэ дээр эхлээд нэг юмыг бас тохируулах хэрэгтэй. Энэ гадна гарын температурын болоо чигшний асуудлуудыг энд бас зааж өгдөг. Энэ бол хасах таваар бодоод байна. За хэдүүлээ нэг хасах 25-аар бодчихоо. Хасах 30-аас доош явахгүй байсан. Хасах 30-аас доош явдаг юм. Хасахгүй ч бол нэг тийм олон давтагддаг юм байна. Бараг юу та гайгүй. За тэгэхээр яг манай гадна талын харьцангуй чигшил бол харьцангуй бас арай хуурай талтай байдаг. 80 бол ихтэн за нэг 70-аар бодё. За ингээл дотор талдаа 20 градусын температуртай 50 үнцигтэй гадна талдаа хасах 25 градустай 70 үнцигтэй ийм орон зай тооцоо байна л гэсэн үг. За ер нь бол хүнд илүү одоо эрүүл тав тухтай байх өнцгөөсөө бол 50-ыг зөвлөдөг. А манайд бол их хуурай байдаг. Нэг 25 6 30 цаатад явдаг. Тэгвэл сүүлийн үед нэг даарснаас болоод хамаг юм битүүлчихээр юу 50 битгий цааш 60 70 руу гаж явж байгаа. Тэгэхээр энийг бас бодох хэрэгтэй шүү. Хүүтэн баашинг бол хүн даарах хата хамаг юм наагаад битүүлээд зон мохоо скотчтай хийдэг. За тэгээд агаар сэлэлтийг ойлголт байхгүйгээр агааргүй айгүй сайхан дулаахан орон зай үүсэж байгаа. Тийм учраас тэрийг бас бодолцох хэрэгтэй гэсэн. За одоо өрлөг нь за ингээд янз янзын шийдлүүд байгаа. За энэ дээр өргөт бүтээц гэж орж ирж байна. За өргөт бүтээцэн дээр хөнгөн блокгүй. За ютон гэдэг энэ сүрхэг бетон. Газ бетон. За энэ одоо үндсэндээ макийн блокийн үндс яг ижил төрлөн. За хэдийн хувьд одоо энд нөгөө эзлэгүүн жингүүч ингээд явж байна. Янз янзаараа. За нэг 500 тавьцаа ингээд сонгочих. За хэр зузаан? 300 та гэсэн үг. За энд өөрөө өгч болно. Яг зүгээр энэ нөгөө нэг яг брэнд сонгосон учраас тэр брэндийн өөрийнх нь стандарт зузаанууд өгөгдөж байна. Гэхдээ одоо за 360 байсан ч болох байх. За тэр 1000-аар авчаа. За өөр 300 таалгууч. За ингэ өгч. За одоо дараагийнх нь. Одоо ингээд энд харахад яг энэ хэсэг дээр бол үндсэндээ чийг үүсэж байна. Чигний хэмжээ 38 см зузаантай. Дотор гадаргуугийн яг одоо энэ дотор тал дээр үүсэж байгаа температур 16. 36-гийн блок бол үндсэндээ хүний тийм тав тухтай нөхцөлийг бол төдийлө хангахгүй нэ л гэсэн үг. Гадна гарын температур хүүтрээл ах тусам эн чин дахиад асуудал үүсээд эхэлнэ л гэсэн үг шүү дээ. 330 грамм ус халаалтын улиралд 1 м квадратад бий болно гэсэн үг. Бас их ус. Их ус. Пассив байшингийн яг стандарт хэд гэж угаасаа хэлэх юм байдгүй шүү дээ. Таны байшингийн хэлбэрээс хамаарна, ойрон тооцоос хамаарна гэдэг яг зүгээр инхлээрээс л ингээд бүхэл бүтэн байшингаа оруулж байгаа яг ингээд зимуляц хийгээд тоглолт хийгээд байна гэсэн үг байна. За ер нь бол энэ хамгийн тохиромжтой зоон байна гэд. За одоо хэдүүлээ ингээд дулаалгаа тавьж харъя л да. За юу хийх вэ? Хүснээр хийж болно шүү дээ зүгээр. Хамгийн үнэтэйг сонгож болно. За энэ ингээд дулаалгын материалууд энд байна. Дулаалгын асгаасан энэ хөвөн гэдэг энд байна. За ингээд эрдэс хүн минерал. За ингээд эрдэс хүн гэхтэл ингээд янз янзын брэндүүд нэрээрээ үзүүлэлтээр ингээд ороод ирж байгаа. За ингээд яг ерөнхийдөө энэ эрдэс хүнгээ одоо чинь дулаан тусгаарлалтын үзүүлэлт энд нэг 3 сонголт гараад ирж байгаа биз? 004-тэй, лямбда 004-тэй, 035-тэй, 032-тэй. Энэ чинь нэг пилонг нэмээд ч юм уу ингээд нэг жаахан сайжруулж байгаа. Тэрнээс биш тэр 04-өөс төдийлэн аяхтар хол хөдлөхгүй. Би бол одоо эчимшний үнэлгээ хийхдээ барилга дээр дандаа 004-ийг сонгодог. Хэрвээ ихэнх нь манайхан энэ яг энэ лямбдагаа заагаагүй учраас баталгаатайгаа сонгоно гэдэг стандарт утгаар л ингээ аваа явчихдаг. А хэрвээ зурган дээр энэ 004-ийг яг тодорхой заадаг ч юм бол тооцоо ихэд хүн яг тэрүүгээр нь тооцох ёстой. Зурган дээр би тэгэд заасан
би өөр одоо маш тодорхой брендийн юм хэрэглэж байгаа инээдрээ гэх юм бол за одоо энэ нэг 6 см зузаантай орчиж за өснөрөө л өөрчилж болно шүү дээ. За 150. Энэ нэг уртлынхан тоон арилаагүй. За 150. Чигний асуудал байхгүй болцсон. Ямар чиг үүсэхгүй. Юу утга 1.5. Баси барилга барина гэвэл шөөл нэм хэрэгтэй. Ер нь нэгээс л доош л оруулахгүй бол найдвар багахгүй шүү. Хэр компактны байна гэдгээс хамаарна. Бусад элементүүд чи ямар байна гэдгээс хамаарна. Цонх чинь хаана байна гэдгээс хамаарна. Цонхны чинь чанар, нарны хүлээн авалт инээдрээ бүх юмнууд хамаарна. За ингээд ирэхээр яг энийг одоо ийм л байхад чи хангалттай баси барилга болчихно гэж хэн ч хэлэхгүй. Лам нь ч хэлэхгүй, нам нь ч хэлэхгүй. Хэн ч хэлж чадахгүй. Тийм учраас өөрийнхөө яг л төсөөлөөр л өөрийнхөө яг тэр барилгаад үргэлжлээд ингээд явах хэрэгтэй гэсэн үг. 200 болгоод нэгээс доош урах. Ердөө 40 нүү? Хүмүүсээ чимээгүй. Энэ материалыг одоо чин тэр лямбда гэдэг чин 004 гэж сонгосон шүү дээ. Хөөсөн цэр байна уу? Дахиад 004 бол энд ямар ч өөрчлөлт байхгүй. Харин чигэн дээр жаахан эффект үүснэ. Хөө сонгоход одоо чиг арай өөр болно. Тэрийг харах уу? Чиг энэ нөгөө хөвөн чинь нөгөө амьсгалдаг материал учраас гадагшаага чөлөөтэй гаргаа явж байгаа. Тийм учраас чиг үүсэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр чиг биш. Салхи хөтөмжилдэг үе гадна талд нь хийж болно. Тэгтээ ийм юмдар нойтон дээр хийхэд их хэцүү. Тэгтээ тэр ийм юмнуудад ч одоо хөөсөр энэ төр бол гадна талаас нь шаварч штэ тэр чинь хангалттай салхи хаачдаг. Хэрвээ эрдцүү хийж байгаа бол одоо энэ ард сайдан юм уу агарын үе яваад өнгөлгөө орж ирнэ штэ. Тэгвэл тэр үеийг авах хэрэгтэй. Ер нь салхи ингээд чөлөөтэй яваад энэ уур үүсэхгүйгээр чиг үүсэхгүй байна гэдэг чинь салхи бүр нөгөө талаас орж ирэх хэрэгсэл өндөртэй байна л гэсэн үг баг. Ойлгож байна уу? Тийм учраас тэр салхи тусгаарлах хамгаалтыг бол ер нь зайлшгүй аваарай. Манайхаа энэ дээр бол жаахан асуудалтай хаяад байдгийг шүү. За одоо юу хэлье гэлээ? 200-аар хөөсөө. 200 болохоор нэгээс доош орж байна тий. 200 гэснээр санал орж ирсэн тий. 129. 129. Чулуу өнгөр солид энэ бол юм өөрчлөгдөхгүй. Чулуу хүн хөөсөн цэр хоёрын тэр лямбда утга чи ер нь ойролцоо дүндээ дүн. За яг энийг одоо чинь бид нэг ингээд чулуу өнгөөр сольж болно. За би энд ингээд одоо яг ингээд 200-тай 0.29 гарч байна тийм үү? Энэ за тийм байна. Эрдцүүн байна. За энийг PS болгочих л дээ. Тэгвэл энэ хатуу хөөсөн цэр PS. Бидний хишлийг явах бол хардгаа. Яг гадна 2 сонголт гарч ирчих. Тийш. 2 багнаа дээш. Тийм энэ нэг л шууд EPS-г орчлоо шүү дээ. тийм EPS-гээд орчлоо. Одоо ингээд 0.04-тэйгээр ороод ирж байна. Тэгэхээр энэ чинь ерөөсөө нөгөө лямбда утга яг энэгээр ингээд 0.04-ээр л орж байгаа учраас яг адилхан. Харин нөгөө чигний ч үзүүлэлт нөгөө мю тоосод ирж байгаа учраас жаахан амьсгалах чадвар нь басаад за хөөснийхээ хавьд тодорхой хэмжээний чиг үүсэж байна л гэсэн үг. Хөөснийхөө зузааны 300 болгоё. Болно. Би бол харамлах юм байхгүй шүү дээ. Нэг үсээ хэдээр авах юм нэ? 300. За 0.09. За ер нь энэ евро ороод ирэхэд бол багшаа доктор нь 2 санжир шавардлах хийчээд байхад уур автаад байна тий дулаалсан дээр. уур чинь бол энэ зүгээр энэ бетоноор зүгжлөө тийвчдэг. Ямар ч асуудал байхгүй. Одоо хэрвээ хүсвэл энийг бууруулнаа гэвэл энд ус тусгаарлах төрхлийг байж болно. Нөгөө усны өрөө мөрөнд тавьдаг сайхан багсдчдаг
тийм одоо дээр нь дахиад пялта өнгөлгөө бүх юм яадаг эрдэс гарлын тийм ус тусгаарлах төрөлийг нэг явуучих юм бол энэ асуудалгүй байхгүй болол ирнэ. Юу болог энэ дулаат хоёрынхоо дундуур нь бүр мембран гэх уур тусгаадаг чийчгэр муу юу? Хүмүүс мод тогтоож. Тэгэхээр хөөс чинь энэ чинь нэг эндээ бэхлэх наах хэрэгтэй тэр эффект байхгүй чинь за ингээд наачлаа гэхэд энэ уурч яг тэнд очиод гархаа байж. Хэрвээ чи ямарваа нэг юм тусгаарлах гэж байгаа бол энд уур усж байгаа бол энд нь л тусгаарладаг. Энээс нэг юмны цаана их юм бол тэр юм чи өртөөл эхэлдэг. Тийм учраас ус тусгаарлах гэж байгаа ус хаанаас ирэхэд яг тэр үүдэн дээр салхи тусгаарлах гэж яг салхиных нам дээр л хааж ил гэсэн үг. Тэнд нэг айхтар нөлөө байхгүй. Яг үзэлдээ үзүүч. Чийслээс авахгүй чимээ тийм хуурай шавхсан байхгүй тийм 2 санжийн юу ч шавхч одоо битүүл зүсгэлээд байгаа шүү дээ. Тэр чинь бас муу тийм. За манайх бол ингээл цементээр л шаварчж байгаа шүү дээ тийм үү. 2 санчи 20. Тэгээд энэ хөөснийхээ цаана гэдэг байгаа лөө. За сая энэ чигэн дээр нэг жаахан эффект өөрчлөгдсөн үгүй юу? Яг үе нэмэгдэх тусам нэг чигээ сааруулж эхлэн шүү дээ. Эн чинь цементийн шавар. Блокосоо нягт. Одоо бетон бол эн чинь шалуур болоо явчихна. Лего гэдэг чи яг одоо за тэр за яг алин магийнхаа блокийг одоо лего блок гэдэг юмар солих гээд байна уу? За энд яг манайд энэ материал дотор лего блок гэж байхгүй. Яг би зүгээр тэр лего блокоор ингээ хүмүүс оруулж ирээдээс учраас нэг ганц хоёр тим юмнуудаас оруулсан байгаа баах. Энэ юу гин? Өснөрөө хийж болно шүү дээ. Лего блок гэдэг чинь полистрол блок уу? За мэдээж ингээд за одоо би полистрол блокоо сольжлоо. Нөгөө юу точин бол 0.1 рүү ойдол ирж байна. Яг зүгээр энэ полистрол блок гэдэг чинь манайх зүгээр ингээд лего блок гэдэг ингээд зурганд тавьчихдаг. Тэр чинь ихээр хэмжээтэй нөгөө полистрол цементтэй холсон байна гэдэг харьцааг нь маш тодорхой зааж өгөх шал утгагүй тоонууд болчиход байна. Тэгэхээр дор хаяж эзлэхүүн жинг өгөх хэрэгтэй. Ийм юм дээр ирвэ энэ эзлэхүүн жин тодорхой байж байвал хүн чин цементийн жинг мэдж байгаа шүү дээ. Бетоны цементийн жинг. За 600 бол одоо энэ бол арай хөнгөн байхыг үгүйсэхгүй. Гэхдээ энийг бол яг л цаанаасаа яг тэр үзүүлэлтээ заагаад өгвөл юмыг сайжруулад явж арай болно. За гэхдээ энэ бол нөгөө миний өөрөө оруулсан үзүүлэлттэй юмнууд болохлоорс тэр эзлэхүүн жинг чухам хэдээр авсныг би одоо энд нэг хараадах юм. Полистрол блок. За 600 байна. Энэ байна. Эзлэхүүн жин 600-тай, мюто 50-тай, лямбда 0.14-тай. Энэ эзлэхүүн жин дэшид дошоо болоод ирэхлээрээс яг энэ чинь нөгөө цементэн орц ороод ирж байгаа учраас энийг хөдлөд эхэлнэ. Ер нь бүх блок тийм байдаг. Тоос хүртэл энэ дээр 1400-тай, 1600-тай, 1800, 2000 тоосох гэж заагдаж байгаа. Тэгэхээр энэ маш чухал тэр цуллаг хийцтэй, бетон орцтой, шавар холцол бол дулаалганы яг цэвэр дулаалгын материал дээр бол нэг тийм айхтар эффект өгөхгүй. За. Шавхсан гипс картон бол дотор нь гипс картон болчоод энэ чигсэл юу нөлөөлөх вэ? Одоо дотор талынхаа шаврыг шавраас зүгээр гипсээ шууд наачих юм. За нэг нөлөө байхгүй. Амарт нөлөө байхгүй. Ротган тентэр гээд бас. Ялгаагүй шүү дээ. Тэр чинь гипсэн суурьтай шавар шүү дээ. Тэгээ ялгаа ерөөсөө байхгүй. Энд юмнуудыг хөдлөхгүй хэмжээний өөрчлөлт бол байхгүй. Магадгүй зүгээр энэ дотор талд дахиад араам цангтай гялгар цаас явуулаад юм одоо мөглөг цаас явуулаад гипсчих юм бол уур бол эрс өөр бол. Одоо сүүлийн үед гараад байгаа хусан автаа юу болох вэ? Эко автаа энэ төргээд байгаа шүү дээ. Юу юм шиг урдаас юм шиг гардаг байна. Тиймэрхүү нөгөө мюто өндөртэй темнүүд бол энэ чиг байхгүй болчихно. Чиг байхгүй. Ер нь байхгүй болчихно. Тий. Ер нь барилгыг хуурай байлгах тусмаа сайн. Ажил болжлог бол хуурай байлгах тусмаа сайн. За тэгээд одоо энд ингэж яваад за энэ хөөсний гадна талаар бас нэг шавардад таарах байлгүй дээ тийм үү?
Ингээд за гадна талаар нь одоо манайхан чинь цементээр шаварчих гэдэг яг хөөсийг бол цементээр шавардаад бол хол явахгүй шүү. Яг л энэ зориултын нөгөө нэг хэмжээ шавраа шавардвал зүгээр шүү гэж би зөвлөд байгаа шүү дээ. За ингээд нэг шавар нэг 5 мм-ийн зузаантай ингээд шавар. За ингээд үндсэндээ хаана ингээд бэлэн болчлоо гэсэн үг. За тэгээ эндээс ингээд тайлан хэвлэгдээ гараад ирдэг. За энэ тайлан ингээд нэгээд харахлаараас за ерөнхийдөө энэ нөгөө герман хэл дээр болохоор дулаан тусгаал 0.1 байна. Чийг үүсэх 22 г, ус 1 м/квадрат үүснэ. Үндсэндээ 14 хоногт буцаа хадчнаа. Ямар ч эрсдэл байхгүй. Энэ Европт бол ингэж байгаа. Ямар ч эрсдэл байхгүй. Энэ хадчнаа. Манайд болохоор гаднаас нь хөлдөг хайчдаг учраас энэ айгүй том эрсдэл. Энэ програм чи Монголыг хөлдөөнө гэдгийг тооцохгүй учраас эрсдэл байхгүйгээр л гаргаж ирээд байгаа. Эрсдэлтэй бол энэ улаан болоод эхэлдэг. Өгсөн. Гэхдээ яг энэ яг энэ чигнийхэн тооцоо хасах температур руу тооцдог. Одоо Монгол пассив шаардлага хангачиж чинь гэсэн үг. Тэгээд Европт за Европт бол 0.1-ээс 0.15-аас ихгүй байна гэдэг ерөнхий чигтэй. Гэхдээ тэр чинь нөгөө тухайн барилгын хэлбэр хэмжээс л цогцоор нь харж ижил тогтно гэсэн үг шүү дээ. Европ бол манайхаас 2.5-аас 3 дахин зөөлөн байдаг. Одоо уур амьсгалын илтгэл зүйр гэж яриад байгаа шүү дээ. Одоо юу утга нь 0.26 байна гэд. Тэр үнийг манайхаар 168-аар үржүүлчихээр жилдээ ямар хэмжээний дулаан алдагдах нь энэ ханаар алдагдах нь тодорхой болчихно. Европт энэ тоо нэг 66-тай байдаг. 3.1, 2.5 дахин бага байдаг. Тэгэхээр манайд алдж байгаа дулааны алдагдал Европт 2.5 дахин бага байна гэсэн үг. Монгол бол энэ чигнээсээ нөлөөлөд байгаа гэсэн үг юу? Юу утга нь чиг бол хамаагүй байхгүй. Одоо нэг юу яхад бол пассивд авахын тулд одоо 0.15 байсан бол пассив болох гэж байна шүү дээ. Европт бол. Тэр нь Монголд хэд хийж одоо пассив шиг. Магадгүй тэгэл ер нь нэгээс доош. Тэгээ цогцоор нь хар. Тэгээ бүх нөхцөлөө хагасны дараа пассив болно шүү дээ. Тэгэхээр яг энэ хан ингээд хийчих чи пассив барилга болчихно гэж ойлгоод тэр шиг бодлоо байхгүй шүү. Би л авдаг гэж хэлээгүй шүү. Тэгэхээр пассив барилга гэдэг юм чинь нэг тийм тогтцсон стандарт, нэг хүний зурцсан зураг ерөөсөө биш. Маш чөлөөтэй өөрөөрөө сэтгээд өөрөөрөө бодоод за одоо яг энэ дээр очиход хангалттай их юм байна гэдгээ л гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхээр чин дээр байшингийн хэлбэр хэрэгтэй, ориентац хэрэгтэй, цонхны үзүүлэлт, битүүмжлэл, дулааны гүүр энэ тэр төхөөрөмжийн ашиглалыг авахд маш том шүү дээ. Маш түрүүн маркийн блокийг сонгоодсон шүү дээ. Яаж сонгосон? Би англиар сонгосон, тайгаар сонгосон. одоо яг маркийн блок гэж байхгүй тийм. Ютон гэж байгаа. Тий. Хөнгөн блок гэдэг рүү өрлөг гэдгийг сонгоод тэгээ хөнгөн блок гэдэг рүү сонгоод тэгээд хөнгөн блок дотор маш олон сонголт байгаа. Тэр дээр Ютон гэдэг баха тэр нэг брэнд бидгийг. Тайлбарыг яаж гаргасан? Юу гэмээ? Тайлбар зүгээр энэ дээр дараа гараад байна. Тэр PDF-ээр хэвлээд гаргах. Миний төлбөртэй. Гэхдээ төлбөргүүдээр зөвхөн гарах нь ёстой доо. Яг энэний төлбөр зүгээр жилийнх нь юу нэг 100 евро л байдгийг. 100 евротой хүн материалуудаа хадгалаад хийцүүдээ хадгалцдаг. Одоо жишээ нь минийх энэ ингээл төрлөөр надаар тооцоо илгэсэн бүхэл төрлийн хийцүүд байна. Одоо өмнө говь, дунд говь, юу ингээл бла бла айлөрхүүдийн башингуудын хийцүүд байгаа. Дулаан тусгаарлалтыг тооцож байна, чигийг тооцож байна. За тэгээд дулааны алдагдлыг тооцож байна. За тэгээд одоо өөр юу гарч ирж байгаа вэ? Чинь маш л өргөө ер нь барилга дээр хийцдэг тэр дулаан техникийн тооцооч юм тэр чигтэл бодогдож байгаа гэсэн үг шүү дээ. Чигний утга за бас дахиад тийм нормал бус гэж хэлэхэд хэцүү. Тэр тухайн тэр хийцээр хэр хэмжээний чиг үүсэж байна. Яг халаалтын улиралд халаалтын бус улиралд хэр хэмжээний хатал өгж байна гэдгээс хамаарат
зууныхаа тэр халаалтын бус улиралд хатжаал Европт ямар ч асуудал байхгүй гэдгийг. Тэр дулаан тэр чиг тооцсон нормын аргачлал дээр ч яг тэгж байгаа. Хамгийн том проблем манай чинь тэр энэ Европны тооцохгүй байгаа тэр тооцоонд байхгүй байгаа тэр хөлдөгөөд байгаа аюулч нь байхгүй. Тийм учраас хэмжээ гэхээсээ илүү гадна талаасаа дулаалаад тэр чиг үүсэж байгаа зооныг гадагшлуулах чинь хамгийн зөв. Дотор талаас нь дулаалжвал тэр чинь дотогшоогоо явчих шүү. Тийм учраас бити дотор талаас нь оролдоорой л гэсэн санаа шүү. Нэг литр капсулд 220 грамм усалсандаа тэнцүү нэг чиг хөрвөлтэй. Тий. Энэ бол их байна гэдэг жам чинь одоо тэгвэл юутай харьцуулж их байна гэж гаргаж байгаа. Гэхдээ энэ чиг тооцсон дээр ерөнхийдөө бас хэмжээ хязгаар байгаа. Хэрвээ модон хийцтэй бол тэр чигийг 0.1-ээс дээш хөвтөл бол хоригдно энтер гэсэн тийм хоригуд байгаа. Тэгэхээр тэр програм ч өөрөө тэрийг мэдрээд байгаа. Тэгээд хин бол хэд өндөр байна гэж улаанаар гарч ирээд ингээ гарч ирж байгаа. Тэгэхдээ Европт эрсдэл байхгүй гэж би хэлээд байгаа шүү дээ. Чинь нөгөө дотор талаас нь халаацсан. Тэгээд ерөнхийдөө гадаа нэг хасах үсрээл 1-2 өдөр 11-2 хүрвэл их юм болдог газар тэнд төлөвлөхгүй. Манайд бол нөгөөх нь эсрэгээрээ өгөөд байгаа учраас энэ чинь проблем. Би энэ програм хийсэн хүнтэй холбогдоод жаахан өргөдгөөд манайд нийцүүлээд байгаа ч гэсэн танах бол дэндүү эрсдэлтэй би тийм хийхгүй гэдэг орохгүй л. Бид мөнгөний төлөө Монголын нөхцөлийг жаахан оруулаад байгаа ч ингээд тэгээд яг энэ програмны бас нэг давуу тал нь цаашаага бүр нэг барилга бүгдээр нь оруулаад жилийн хэрэглээ тооцож болдгий. Гэхдээ зөвхөн тэр төв Европын цаг ууртай. Манай дээр болохоор нөгөө манай тэр өгөгдлийг оруулаад бид нар жаахан дахиад материал нэмээд тэгээд энэ тооцооны температурыг жаахан сунгаж болох уу гэсэн тэр хүн өөрөө татгалцсан. Үгүй танах бол арай баг пицгээс даваа явцсан хүүтэй газар гэд. Хөө ойлгож болох хэмжээс бараг давчаад байгаа шүү. Би айж ийн гэж хэлээ тэгэл. Тэгээд нөгөө нэг хоёрдугаар хоостоо фонд шоу цогцож байгаа. Тэр байж болох уу? За ер нь бол тэр нэг тийм зөв хөлбөр биш. Манай дээр зөндөө тийм хийцүүд орж ирдэг. Одоо ингээд дотор талдаа юутай голдоо бетонтой тэгээд ингээд хөөстэй гэсэн үг шүү дээ. Яг энэ чинь зөвхөн хөөсөөрөө холбоотой л байж байгаа шүү дээ. Яг л энэ цэг дээр чинь нөгөө хөлбөртийн цэг ч үүсдэг. Тэгээ ер нь бол бид нар нэмүүлдэг. Тэгэхээр энэ чигийн хэмжээ жаахан багасдаг. Тэрнээс биш ер нь бол энэ тийм зөв хөлбөр бас биш. Тэтгэл зөв хөлбөр биш. Эрлийн одоо бааш үйлдвэрлэгч яг ингэж хийсэн. Ингээ одоо ОСБ гэж шахдаг юм шингүү өсөр хийгээд бас зүйл. Ахын зүүн Скандинав гэх юм төмрөөр хийгээд тэр үнэхээр биш. За гадна талаа ингээл төмөр оруулж ирж байгаа бол тэр тэгээд тэнд агаар үе байхгүй бол тэр асуудалтай. Маш асуудалтай. Сип автан гэдэг байгаа чинь ерөнхийдөө ийм л юм байгаа шүү дээ. Нэг ОСБ, тэгээд нэг ОСБ. Тэгээд энэ дунд нь дулаалгал байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь нөгөө нэг температур яг энэ гадна талын ОСБ-ны дотор талд чигээ үүснэ. За ОСБ автан бол бас хальцсангуй цаашаа чигээ гаргана. Гэхдээ ОСБ автан чигийн дудаан байвал өөрөө хөөчдөг. Энэ бол бүр нам төмрөөр энэ төр байх юм бол энэ чиг гарахгүй. Энд чинь цавуугаар наацсан байгаа шүү дээ. Энэ төлөвлөлт бол тэгэхээр тэр цав хэдэн жилийн дараа салж унах уу гэдгийг бол одоо практикл харуулах уу. Манайхан тэрийг тогтоож чадахгүй шүү дээ. Тэгэхээр би бол CP-г сонгохгүй хэзээч. Дотор талтай ялгарууд байна. Тэг. Нэг бол хамгийн сайн хамгаалах юм бол ёстой дотор тал найдвартай ялгаруу тэгээд ийш ёстой тусалчийг оруулахгүй байхыг бодох хэрэгтэй. Ер нь хадахгүйгээр цоолохгүйгээр маш сайн гэлгар юу пелонк хийгээд Монголог интервьюмаар бүрээд наагаад за ингээд явах юм бол тэр эрсдлээрээ багасна. Тэгэхээр яг ингээд энэ бол хамгийн супер гэж болохгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та нар өөрснөө л бодох хэрэгтэй. За энэ бол ийм эрсдэл байгаа юм байна. Тэгэхээр би энийг илүү ингэж сонгох ёстой юм байна гэдэг талаас. Хөнгөн байрыг үлдээ яг юу Аа? Одоо ингээд энэ хөнгөн араан байж болж байна. Тэгтээ сип автан чи яг үсрээл нэг тодорхой 10 15 20 сантаас цааш их явуул бас жаахан проблем үүснэ шүү дээ. Тэр хөөс чи өөрөө хандраа явчих магадлал маш өндөртэй болоод эхлэн шүү дээ. Тэгэхээр одоо нэг тодорхой зоон дээр бас зогсоход хэрэгтэй болно.
Нэг үе явчаад дараа нь давхарлах хадад бол асуудалгүй байж болно. Тэгтээ тэр гадагшаага амьсгалахгүй байна гэдэг чинь маш том проблем дагуулна шүү дээ. Төрхлөг гэж болно. Ус тусгаарладаг төрхлгүүд. А нэг бол араам зангиж байгаа гэлгар цааслаад юм уу мөнгөлөг цаасаар явуулаад дахиад гипстэж болно. Тэгэхээр нэгэн тал бетон хааны чинь ер нь баг төрхлийн шалгах шүү дээ. Бэлтаа обо бүх юм наажуулдаг эдис үртэй төрхлгүүд зөндөө шүү дээ. Уур одоо сайхан усаар зураал багстаал нэг хоёр давхар явуулчихад дахиад хад чин тэн дээр яваа хүснээ хийж болдог шүү дээ. Ямар ч асуудал байхгүй шүү дээ. Шаварлаад төрхөө данаас застай. Тий, тэгэж болно. За бетон чин зөөрхөн бол баг тэгээ шууд явсан ч гэл болно шүү дээ. Бетон ч бол маш сайн тусгаарладаг уг нь бол. Гэхдээ гэлгар цаас маастай бол харьцуултгүй. Бетон бол одоо шинэ энэ хөнгөн блокн дээр ингээд ямар ч чиг үүсэхгүй байгаа бетон хийхэд бол чиг үүсэж эхэлдэг. Бетон ч өөрөө тусгаарлах эффект их өндөртэй. Одоо зөв сайн бетон. За өөрөөс хойно бай. Миний цаг ер нь дуусч байгаа бах тий. Бетонч маркаас хамаарат өөр үйлдэж байгаа юм. Гэхдээ маркаас хамаарат сэрэг бүтсэн сэрэг болоод байна гэсэн үг шүү дээ. Бүтсэн сэрэг бод хорил чиг дэрвээ нэвтрээ явчихад байна л гэсэн үг. За хамгийн сүүлийн асуулт. Яг миний нэрээр байгаа. Самдан төвшин хүү гэдэг.